За тэгэхээр өнөөдөр 2022 оны 2 дугаар сарын 21-ний даваа гарагийн байгаа. Би нэг 10-аад хоног хөгжлийн банктай холбоотой асуудлаар зөвхөн хөгжлийн банкч биш л дээ. Хөгжлийн банк яагаад байгуулагдсан, юуны төлөө яаж ажиллах ёстой юм, засгийн газар нь юу хийх ёстой, улсын хурл нь юу хийх ёстой гэдэг 10 гаруй хоногийн өмнө гарсан бүх одоо цаас гэж хэлье да. Шийдвэрүүдийг их хурлын тогтоол, батлагдаж гарсан хөгжлийн банкны хууль, Монгол улсын одоо хөгжилд хэрэгтэй томоохон төсөл хөтөлбөрүүдийг яаж одоо яаман дээр эсвэл одоо ингээд тэр салбарын одоо чиглэлийн байгууллагуудын мэрэгчлэнүүд нь яаж оролцож хэлэлцэж яаж одоо бодлого тодорхойлж ирсэн. За дараа нь бондын зөвлөл гэж байгуулагдаад тэр бондын зөвлөл дээр тэр яамдаас салбарын холбоодоос ирсэн төслийг яаж хэлэлцэж ирсэн. Бондын зөвлөл маань тэндээсээ энэ салбарын энийн төслүүд гэдэг юм уу, энийн салбарыг бол дэмжмээр юм байна. Энэ дотор ийм компаниуд байдаг юм байна. За энэнийг одоо дэмжих зүйтэй юм а гэдэг ийм зөвлөмжийг засгийн газар төхөөрн, засгийн газар тэрнийг нь жагсаалт болгоод тэгээ хөгжлийн банкнд хөргүүлдэг. За хөгжлийн банк гэх бол цаашаага яадгийг бол одоо хөгжлийн банкын илүү ярина, би тэн дээр бол товчхон ярина. Ер нь бол хаанаас юм эхэлсэн гэхээр энэ бол ерөөсөө Монгол улсын хөгжлийн бодлогын асуудал гэдэг юмыг бол анх 2000 оны нэрүүд их өмнө нэрнэ. Тэгэхдээ би эндээс эхэлсэн. 2010 оны 6 сарын 25-нд улсын хурлаар тогтоол гаргасан. Тэр тогтоол нь юу гэж байгаа вэ гэхээр шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилттой хөтөлбөр батлах тухай гэсэн ийм улсын хурлын тогтоолыг батлан гаргасан. Энэ бол одоо би хэлэхдээ бол Монгол улсын хөгжлийн хувьд бол ер нь одоо бидний ерөнхий цааш чиг замыг нэлээд тодорхой заасан ийм их сайн тогтоол гарсан гэж хэлнэ. 100% биш л дээ мэдээж. Гэхдээ үндсэн араам нь бол их сайн гарсан. Тэгээ энэ тогтоолоор юу зааж өгсөн гэхээр ер нь одоо Монгол улсад бид нар 2010-аас 2016 оны хооронд одоо ямар чиглэлийн бүтээн байгуулалтуудыг хийх ёстой бэ гэдгийг зааж өгсөн юм тогтоол байгаа. За ингээд Дэмрэл даргын үед одоо энэ их хурлын тогтоол гарсан. За 10 оны 6 сар ерөнхий сайд нь бол Батуулд байсан. Тэгэхээр энэ их сайн тогтоол гэж гаргаж өгсөн. Тэгэхээр энэ дотор юу ордог гэхлээр ер нь одоо Монгол улсын цаашаа хөгжүүлэхийн тулд юу хийх юм бэ? Тогтоол дотор юу гэж заасан гэхээр би нэг өчлөө уншиж үзсэн. Энэ тогтоол дотор юу заасан гэхээр автозам барьмаар байна. 10-аас 16 онд 5572 км автозам барьна. Ийм маш тодорхой төсөл хөтөлбөрүүд бол 10 онд гарсан. Энэ 5572 км замыг ямар зам барьна гэж энэ дээр хэлсэн гэхээр ер нь бол аймгийнхаа бүх төвүүдийг холбоно шүү. Дараа нь юу хийх вэ гэхээр аймгийн төвийг цаашаага хамгийн ойрхон байгаа хилийн бондтой холбоно. Маш тодорхой ийм бодлого бол энийг гарсан байна. Нэг үрчлэн ингэж уншиж үзсэн. Энэний хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Нэг нь бол 10-аас 12, нөгөөх нь бол 13-аас 16 он гэсэн. Ийм маш сайн зүйл байгаа. Одоо энэ ерөөс ингэ зам барина, автозам барина, энэ алтан уяг ч юм уу шинжлэлийн засгийн газар ганцаараа гарч ирээд хэлчихсэн зөөлж биш. Бодлогын бичиг баримтныг гараад ирсэн. Эрчим хүчний хангамж гэдэг бол улс орны хөгжилд маш чухал хэрэгтэй байдаг. Энэ одоо өсөн нэмэгдэж байгаа бизнес одоо олон ямиг дэмжихэд бол эрчим хүчний хүрэлцээгүй байх юм бол ерөөсөө явахгүй. За цааш нь гэр хорооллыг ийм орон сууцны хороолол болгох хувиргах гэдэг асуудал бас их хурлын 10 оны тогтоол дотор явж байгаа. Орон сууцны цогцлбор барина. Гэр хороололд бол гэр хорооллыг орон сууцчлах гэдэг бол нэг хэрэг. Бас нэг буруу бодлого нь яаж авсан гэхээр Улаанбаатарын газрыг жоохноор нь ингээд янз бүрийн аргаар одоо захирамжаар үн төлбөргүй аваад тэгээ нэг жижиг газар дээр нэ хөндөр байшин бариад орчин нөхцөл одоо сургууль, цэцэрлэг, за гадна одоо гараад суух, нарлах орчин, хүүхдийн тоглоом олон асуудал ерөөсөө шийдэгдэхгүй хайжсэн учраас энэ 10 оны юм тогтоол дотор юу зааж өгсөн гэхээр хөөш наана хүмүүс ингээд тав тухтай амьдрах сургуультай, цэцэрлэгтэй, орчин нөхцөлтэй ийм орон сууцны цогцлборуудыг барих нь зүйтэй гэж
Энэнийг бид нар хожим нь бол дараашин засгийн газрууд хэрэгжүүлэх гэж оролдсон байдаг. За барилгын материалын үйлдвэрлэл гэж маш чухал юм. Орон сууц барина гэдэг чинь яадаг гэж орон сууц барина гэдэг чинь манай барилгын салбарынхны хэлснээр бол орон сууцнд бол 3 4 чухал юм байдаг. Нэгдүгээрт бол цемент байдаг. Хоёрдугаарт бол арматурын төмөр байдаг. Гуравдугаарт бол шил байдаг. Дөрөвдүгээрт нь бол дүүргэгч материал гэдэг. Зөвхөн тоосог өрхөөр жижигхэн байхгүй. Тэгэхээр ийм томоор нь дүүргэгч материал, хийт бетонч гэдэг юм уу? Одоо их олон төрлийн материалууд байдаг. Тэрнийг дэмжих хэрэгтэй. Иймээс ингэсэн. За мэдээж хэрэг энэ дотор жидүү гэдэг юм бол жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлоо чухал гэд маш сайн тогтоолыг 2010 онд ингээд гаргасан байна. Самбар дээр явахдаа би дандаа баримттай нотлогоотой гарсан бүх бичиг цаасыг өөрөө уншиж, судалж, сэргээж би ямар бүгдийг тогтоох юм биш. Ингэж ярьдгийг та бүхэн мэднэ. Тэгэхээр энэ бол яг энэ их хурлын тогтоолыг хайгаад үз. Энийг бүгдийг унш маш сайн тогтоо. Бүр тэр байтугын дотор хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэйг багцаалж гаргасан байна. Төсвөөс 1.3 их 80 гарна энэ ажлыг хийхэд. Би бүгдийг бичээгүй шүү дээ. Бүгдийг унш. Зээл тусламж одоо нэг арай 0.1 их 80. За бусад их үүсвэрээс 16.8 их 80 мөнгийг босгох хэрэгтэй байна гэсэн ийм бүдүүж тооцоолол бол энэ 10 оны энэ дунд хугацааны хөтөлбөр, зорилттой хөтөлбөр буюу шинэ бүтээн байгуулалтыг Монгол улсад хэрэгжүүлэхэд ийм юм хийх хэрэгтэй, ийм хэмжээний мөнгө хэрэгтэй гэж. Энэ дотор бонд гэдэг үг байхгүй, бусад их үүсвэргээ бичсэн. Энэ бол жишээлх юм бол ийм мөнгийг бол зээл тусламж төсвөөс өөрөөр бондоор босгоно гэсэн. За ингээд маш сайн хөтөлбөр байжээ гэдэг би та бүхэнд хэлчихье. Энэ ихний цаас баримт нотлого нь бол энэ. Хоёр дахь нь бас бид нар нэг туйлширдаг. Зөвхөн тэдний засгийн газар нь юм хийсэн, эдний засгийн газар нь хийгээгүй. Эсвэл одоо энэ ардын намын засаг нь тэгсэн, ардчсан намынх нь тэгсэн, тэгж ярьдаг. Тийм байхгүй. Энэ дээр бол 11 онд жишээлх юм бол ингээд ерөнхий сайд нь Батболд байсан. Би тэргүй шадар сайд байсан. Хамтраа засаг барьж байсан. Тэгэхээр энэ 10 оны энэнийг яаж хэрэгжүүлэх вэ гэж ярьсан. Энийг хэрэгжүүлэхээр юу хэрэг болж байна? Бодлого нь гарцсан байна. Төсөл хөтөлбөрүүдийн араам нь гарцсан байна. Мөнгө багхгүй. Тийм учраас Сүү Батболдын үед одоо хийсэн тэр засгийн газрын хийсэн нэг сайн ажил бол 2011 онд Хөгжлийн банкны хуулийг батсан. Хөгжлийн банкны хууль Монгол улсыг хөгжүүлээ гэвэл ийм бодлогуудаа гаргах ёстой. Тэгээд цаашаа хөгжүүлэх гэвэл мөнгө хэрэгтэй. Мөнгөний чинь бол арилжааны банкны өндөр хөөтэй зээлэр бол Монгол улсыг хөгжүүлэхгүй. Тэгэхээр яах ёстой юм? Одоо урт хугацаатай харьцангуй урт хугацаатай хүү багтаа зээлийг гаднаас олж ирээд одоо бонд гэсэн үг. Бонд бусад одоо энэ зээл тусламжаас орно л да. Олж ирээд тэгээд энэ ажлыг хийх ёстой гэсэн. За ингээд Батболдын үед бол Хөгжлийн банкны хууль 2011 оны 2 сарын 11-нд батлагдаж гарснаар Монгол улс бол арилжааны банкнаас гадна улс орныхоо хөгжлийн хамгийн чухал энэ улс айл шиг айл болохын тулд хэрэгтэй тэр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хямдвтар мөнгийг гаднаас олж ирж энэ төслүүдийг санхүүжүүлэх зорилготой ийм хуулийг баталсан. Хуулийг батлах гэдэг бол ийм банкыг одоо байгуулах юм шийдвэр байгаа шээ. Ийм банк байгуулах хүртэл бол би одоо төр засгийн бас хүмүүсийн зөндөө харж ирсэн. Зөндөө маргаж ирсэн. Хөгжлийн банк хэрэгтэй, хэрэггүй маш чухал хэрэгтэй зүйл байсан. Тэрнийг одоо Сүү Батболдын үед шийдэж чадсан. Хөгжлийн банк гэдэг чинь хэн нэгэнд хамааралтай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр үеийн засгийн газарт шууд ерөнхий сайд нь бол одоо энэ дээр бол жишээ Батбол шууд харьяалаагүй. Тэр сангийн яамны харьяанд бол Хөгжлийн банк бол нэг харьяалагдаж байсан. Сангийн яам гэхэр ч одоо сайд нь тэр үед баяр цогт байсан. Баяр цогтой үед энэ ингэсэн. За ингээ Хөгжлийн банкыг яаж ажиллуулах вэ гэж. За үнэхээр тэр үед би ч бас тэргүй шадар сайд байсан ярьжсээр бол гадаадын одоо ийм баг авч ажиллуулах нь зүйтэй байна. Тэгээ анхны яриа нь бол Японы багийг авъя гэжсэн. Сүүлдээ яг солонгосын баг болоод тэгээд энд бол солонгосууд ирж ажиллаж эхэлсэн. Энэ бол үнэн зүйл хэлээд байгаа юм аа. Одоо тэгэхээр Хөгжлийн банк яах ёстой юм? Засгийн газрын Монгол улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд мөнгө босгох хэрэгтэй. Ерөөсөө л юм. Хямд их үүсв. Ингээд хамгийн анх удаа мөн дахиад энэ хэлий Сүү Батболдын үед хамгийн анх удаа Монгол улс гаднаас 20 сая доллар босгосон. Энэ хизээ гэж
энэ банк байгуулагдаад босгосон. 11 онд босгосон мөнгө нь 20 сая. Нэмээд 12 оны 3 сард 580 сая Америк доллар босгосон. Ингээд нийлээд Монгол улс бол анх удаага энэ хөгжлийнхээ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж хөгжлийн банкаа байгуулад хөгжлийн банк нь бол 600 сая доллар 12 оны 3 сар гэхэд бол босгож чадсан. Энийг бол муу гэх юм байхгүй. Энэ бол маш зөв зүйтэй ингэ явсан. Яг энэ сонгуулийн өмнөхөн боссон мөнгө л да. Тэгээ одоо энэ мөнгө босгоход энэ 600 саяар юу хийсэн? 3 сар гэдэг чинь бид нар хамтарсан засаг гарцсан. Би бас одоо тэргүй шатар сайдсан. Бид нар гарцсан 600 сая доллар тэр үеийн ерөнхий сайд Батуудын үед бол зарцуулсан байдаг. Зарцуулахдаа бас ингээд амаа ангаалгаад юун зарцуулах вэ гэж бодоогүй. Энэ үүлээс ингээд зарцуулах юм чи ингээд заагаад өгсөн байхгүй. Энэ чиглэлээр бүтээн байгуулалт хийгэрээ заасан учраас 6% зээлд нэг 80 тэрбум төгрөг өгсөн байдгийг. 6% зээл рүү. Тэр үед яг 6% зээл бол нэг төрийн ажилтаа албан хаагчдын орон сууцны хөтөлбөрөөр явж ирсэн л дээ. Тэгээд ингээд энэ рүү мөнгө өгсөн байдгийг. За одоо өнөөдөр нэг жаахан чанаргүй болцсон гэж яриад байгаа нэг хөтлийн цемент шохон үйлдвэрт нэг 61 сая доллар өнөөдрийнхээр бол 300 орчим тэрбум төгрөгийн зээл болгогдсон байдгийг. За тэгээд автод зам, жидүү гэд ингээд төмөр зам гэл яг л одоо тэн дээр яригдсан тэр дэд үтсийн шаардлагатай юм руу бол энэ мөнгнүүд бол гарсан байдаг юм аа. За гарахтаа бол энд байна шүү дээ. Хөгжлийн банкны хуулинд чинь энэ мөнгийг яаж шийдэх вэ? Ямар төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлэх вэ гэдгийг энэ хууль, энэ анхны энэ хууль нэг тодорхой заасан. Юу гэж заасан гэж? Эхлээд тэр яам тамгын газар дээрээ тэр тодорхой төсөл хөтөлбөрүүдэд ярина. Мэргэжлийн байгууллагууд нь оролцсноо, салбарын байгууллагууд нь оролцсноо. Тэндээсээ төсөл хөтөлбөрөөр гаргаж ирнэ. Тэрнийгээ засгийн газрын хурлаар баталгаажуулнаа. Тэгээ хөгжлийн банкнд өгнө. Хөгжлийн банк тэр төслийг тэр жагсаалтын дотроос одоо шинэ барилгын салбарт гэхэд цементийн маш олон төслүүд байж магадгүй. Тэгвэл маш олон компани нэртэй өгнө гэсэн үг засгийн газар. Энэ дотроос хэндэн зээл өгөх гэдгийг эцээс ерөөсөө хөгжлийн банк шийднэ. 2012 онд за 8 сард шүү дээ. Шинжлэлийн засгийн газар. За Алтан уян гэдэг хүний засгийн газар гарч ирсэн. Энэ үед бол одоо манайх худлаа юм ярьдаг. Ингээд ямар ч бэлтгэлгүй байж байгаад бонд босгосонгүй. Энэ чи 600 саяыг босгоцсон тэр бэлтгэл нь тэнд байсан байхгүй. Тэгэхээр одоо ямар хийсэн гэхэлэр улсын хурлаас 2012 оны 10 сарын 25-ны өдөр Монгол улсад энэ төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд 5 тэрбум Америк доллар босгох гэсэн. Манай засгийн газар дураараа босгоод байгаа юм биш. Улсын хурл биднэрт үүрэг өгч байгаа. За 5 тэрбумыг босгох. Тэгтээ яах вэ? Эхний ээлж нь 1.5. Ингээд 1.5 тэрбум. Тэгэхээр энэ хөгжлийн банк чинь босчход 600 саяыг нэг босгочлоо. За дахиад одоо манай үед бол 1.5 тэрбум Америк долларыг бол босгох юм үүрэг даалгавар авсан учраас Улаан сайд, Сангийн сайд, Эдийн засгийн сайд, Батбаяр сайд за ингээд холбогдох банкныхаа хүмүүсийн хамтар яваад Чингис бонд буюу 1.5 тэрбум Америк долларыг бол босгож чадсан. Бас бидний үед Самура бонд буюу энэ 300 орчим сая л да. Ханшийн хэл бизнес өөрчлөгддөг. 300 сая орчим Америк доллар. За ийм мөнгийг бол босгож чадсан. За дахиад нэг юм ярьдаг. Энэ Батуулдын үед нэлээх мөнгө үлдсэн юм аа. Гэхдээ тэрнийг бас энэ Алтан уян нөхөр ингээд зарцуулаад ингээд баг дураараа баруун солгоогоо цацаад Фортуна Алтан уян гэж хоёр хүн хамаг мөнгө дуусгасан. Тийм байхгүй. Энэ 3 сард босгосон учраас 6 сарын сонгуул хүртэл бол энэ бүх мөнгөө бол зарцуулж чадаагүй. Тийм учраас бас 300 орчим сая доллар үлдсэн байсан үнэн. Тэгэхээр энэ үед бол яасан гэхээр нэг л гэм болсон энэ үед. 12 оны сонгуулийн өмнө 12 оны сонгуул гэдэг чинь нөгөө нэг сая 500 мянган төгрөг амлчихсан. Тэгээл нэг бүх хүн л нөгөө нэг амлалтыг нь ардын намаас хөөрхий нэгдсэн тийм хэцүү цаг үе байсан. Тийм цаг үед нь бол тэр 1 сая төгрөг, сая 500 мянган төгрөгийг одоо өгөх гэж манай улс их л зүдэрсэн. Оюу толгоогоос 250 сая доллар зээлсэн. Нүүрс ухаагүй мөртлөө нөгөө
5 толгой нүүрснийхээ баруун цанхийг аваачаад чаалкод өгөөд 350 сая долларын зээллээд авцсан. Дандаа хүүтэй мөнгө шүү. Монгол банкнаас нэг 400 гаруй тэрбум төгрөг зээллээд авцсан. За тэгээд тараасан мөртлөө дахиад нэг бараг 200 орчим тэрбум төгрөгийг нөгөө сая 500 мянган төгрөг гэж тараасан боловч 200 орчим тэрбум төгрөгийг бас өөрөө болгож үлдээсэн. За тиймэрхүү байсан. Одоо Чалкогийн мөнгө, оюу толгойн мөнгө чинь шууд явахгүй шүү дээ. 5 толгой, Эрдэнэс 5 толгой гэдэг манай компаниар дамжаад энэ жишээ 416 тэрбум төгрөг энэ өртөө 350 сая долларын өртөө болцсон байсан. Тийм учраас энэ үлдээсэн 300 сая доллар гэдэг бол энэ өрл болчиход байгаа. Гэхдээ энд яг нэг гэмн халамжруулал явуулсан гэмтэлтэй. Гэтэ би бонд мөнгө явуулсан гэж хэлэхгүй. Зээл болгож аваад бүгдийг нь бол халамжийн мөнгө рүү явуулсан. За ингээд их хурлын тогтоол 10 сарын 25-нд гарсан. Одоо зарим нөхдүүд худлаа ярьж илээ л дээ. Фортуна Батбаяр, Алтай хоёр ингээд бондын мөнгө баруун солгоог цацаад байхаар үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан гэж. Тэгэхээр энэ мөнгийг одоо зөв зөвөртэй зарцуулах ажлыг бол бид нар ярьсан. Ярихтаа бол бүр үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яриад зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж нууц биш. Энэ зөвлөмжийг одоо ингээд хязгаар гаргасан ихлээр 12 сарын 3 өдөр гаргасан. Мөнгө нь хязгаар орж ирлээ. Энэ бонд чинь 12 сарын 6-нд орж ирсэн. Тэгэхээр бас зарим хүмүүсийн худлааг үтгээд байгаа шиг ямар ч одоо бодлого хөтөлбөргүй байж байгаад мөнгө аваад тэгээд цацсан байхгүй. Тэгэхээр 12 сарын 6-нд юм уу 3 хоногийн дараа мөнгө орох гэж яхад орж ирэх гэж яхад үндэсний аюулгүй байдлын зөвлөмж 12 сарын 3-нд гарсан. Энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дотор нь шүү дээ. 3 чухал юмыг засгийн газарт 6 хэм хэлсэн. Тэрнээс 3 нэг чухал юм байдаг. Нэгдүгээрт нь бол ингээд наад бодлогынхаа одоо бондо зарцуулахын тулд бондын бодлогын зөвлөл гэдгийг байгууллаа. За тэгээд ерөнхийлөгч их хурлын даргын хүмүүсийг оруул, байнгын орон дарга, засгийн газрын гишүүд, Монгол банк, санхүүгийн зохицуулахороо, нийслэлийн засаг дарга гэдэг ийм хүмүүсийг оруул гэж заасан маш сайн ийм зөвлөмж байдгийг. Хоёрт нь бол тэр хэрэгжүүлэх гэж байгаа төсөл жишээ нь ингээд 1 тэрбум байлаа гэж бодоход тэр 1 тэрбумын нийт үнийн дүнтэй хөрөнгө оруулалттай төслийн 3/1-ээс илүү мөнгө нөхгүй шүү гэдэг. 3 дахь нь төсвийн алдагдлыг нөхөж болохгүй. Маш чухал шүү. Тэгэхээр энэ Чингис бонд байна, энэ бондоос төсвийн алдагдал нөхсөн байхгүй. Урсгал зардал өгч болохгүй. Нийгмийн халамжид энэ бонд босгож ирсэн бондын мөнгнөөс огт өгч болохгүй шүү гэсэн энэ аюулгүй зөвлөлийн зөвлөмжинд бол хэлж өгсөн байна. Бид нар тэгээд энийг нь яг л ажил болгож ажилласан. Тэгэхээр энэ бол бас ингээд яах юм бэ? Гаднаас ингээд баах юм болж байгаа бонд босгоод ирсэн чинь тэрний наваачаад сая 500 мянган төгрөг болгоод таргаад өгчвөл одоо яах юм? Тийм учраас ийм 3 чухал зүйлээр бол энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бол манай засгийн газрыг ажиллахад маш их одоо дэм тус болсон чухал ийм зөвлөмж байсан юм аа. 12 сарын 15-ны өдөр энэ зөвлөмж гараад 12 хоногийн дараа яг л энэ зөвлөмжин дээр хэлсэн хүмүүсээс нь бүрдсэн 17 хүнтэй бондын бодлогын зөвлөгөө авалгдсан. Хин байсан? Ахалж байгсан хүн би байсан. Орлогч дарга нь бол эдийн засгийн сайд Батбаяр байсан. За тэгээд гишүүд нь Улаан сайд, Сайхан бэлэг, Баттуулга, Уул уурхайн сайд, Гаан хоёроо, Барилгын сайд, Баяр сайхан, Эрчим хүчний сайд, Сонбил, Зам тээврийн Ганс гэх. Эдгээр бол яг энэ бүтээн байгуулалтыг хариуцсан сайд нар бол энд орсон. Дээр нэмээд их хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга тэр үед Гарамгай Баатар байсан. Гарамгай Баатар орсон. Их хурлын төсвийн байнгын хорооны дарга Даваас Сүрэн байсан. Одоо тэр хүн орсон. Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал. За санхүүгийн зохицуулах хорооны дарга Баяр сайхан. За ерөнхийлөгч бол тамгын дарга өгсөн, цагааныг өгсөн. Цагааны бодлогын зөвлөлд оролцож ажилласан. За дараа нь их хурлын дарга Одхууг өгсөн. Дараа нь бол Одхуу солигдсон юм уу Ламбаг өгсөн. За тэгээ Батуул орсон. Ингээд 17 хүний бүрэлдэхүүнтэй энэ одоо бондын бодлогын зөвлөл гэдэг байгууллага бол ажилласан. Ажиллахдаа энэ засгаас орохоос өмнө бондын бодлогын зөвлөл дээр бондын бодлогын зөвлөл дээр ярихаас өмнө яамдууд бол ажиллаа хийдэг. Яамдууд яаж ажилддаг гэхээр яамдууд одоо харуулад хэлнэ л дээ. Сонбил сайд бол жишээ нь эрчим хүчний салбарт ямар төсөл хөтөлбөрийг ирнэ,
хэрэгжүүлэх зүйтэй байгаа юм бэ? Энэ бол ерөнхий чиглэлүүдээ гаргаад өгсөн юм чи. Тэгэхээр эрчим хүчний салбарт яг юу хиймээр байгаа юм бэ? Энийгээ бол тэр барилгын одоо чиглэлийнхаа компаниудыг цуглуулад тэдний нөгөө нэг холбоо энтер дээр нь бол ажиллаад яамдын хүмүүстэйгээ уулзаад яриад шийдвэр гаргадаг энэ эрчим хүч. Үйлдвэр хөдөөж хоо. Бас одоо энэ цаас уухад ийм цаас бол энэ одоо Баттуулга сайд дээр бол бас ингээд хилцүүлгүүд хийгдэнэ. Түнш энэ төсөлгээд шууд засаг дээр орж ирдэг төсөл байхгүй. Нэг төсөлж байхгүй. Бүгд ингэж явна. Ари ширний үйлдвэрийн төсөл ингээд тэн дээрээ ингээд бүх юм яриад тэгээ энэ засаг руу шихлээд бодлогын зөвлөл рүү. За барилга бот байгуулалтын сайд. Баяр сайхан сайд ихэд одоо ингээд ийм бичиг явуулж байгаа хин рүү Батбаяр сайд руу бид нар энэ 7 удаагийн нээлттэй хилцүүлэг хийсэн. Энэ хилцүүлгийн материал нь энэ байна. Тэгээ эндээс бол бид нар ерөөсөө цемент, арматур, шил барилгын одоо дүүргэгч материал ийм хэдэн зүйлийг дэмжмээр байна. Энэ салбарт нь бол ажиллаж байгаа бүх компаниуд нь оролцсон, бүх хүмүүсийн саналаа хэлсэн, барилгын одоо тэр чиглэлийн холбоо нь бол ийм одоо санал хэлсэн. Энийг бид нар бодлогын зөвлөлөөр чи оруулмаар байна. Ингээл тэгээ бодлогын зөвлөл дээр ярьдаг. За ийм л юм. Хуулиас давж нэг юм хийсэн нь хуулийн дээр бол заавал энэ бодлогын зөвлөл гарга байгуул энэ нөгөө нэг үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргах гэж энэ хөгжлийн банкны энэ хуулинд байгаагүй. Тэрнийг бид нар харин нэмж ингэж нэг алхам болвол хийсэн. Яагаад гэвэл эрсдлийг багасгахыг хэн нэгэн хүний шахаа элдв янзын хээл ахуул авилгал олон юм хаяа л гэсэн. Бүгдээр их хурлч байж байна. Засгийн газарч байж байна, ерөнхийлөгч байж байна, их хурлын даргын хүн байж байна. Бүгдээрээ л ингэж зөвлөдөн. Анхдагч материал бол энэ яамны ажлын хэсэг мэргэжлийн салбар холбоодоос бол гарч ирдэг. Ингэж л гарч ирсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дотор байгаа засгийн газар төгсөн 6 зөвлөмжийн хоёр дахь нь бол тухайн төсөл хөтөлбөрийн нийт төсөл төртгийн 3/1-ээс илүү өгөхгүй шүү. Жишээлх юм бол одоо юу гэдгийг 1 тэрбум төгрөгийн нийт одоо хөрөнгө оруулалт шаардсан төсөл байлаа гэхэд 333 саяас дээш төгрөгийг Чингис бондын мөнгнөөс өгөхгүй шүү гэж энэ дээр хэлсэн. Яагаад гэж байгаа юм? Эрсдлээ багасгаж байгаа. За тэгэхээр энэ цаашаа амьдрал дээр юу болсон гэхээр харьцангуй юм эхэлж гисэн эсвэл харьцангуй баталгаа сайтай тэр хүмүүст л бондын мөнгө очих ийм л боломжтой болсон. Түүнээс огт хоосон алтуйг одоо би ингээд хоосон газар үзүүлээд би цементийн үйлдвэр барья гэдэг ингээд зогсож байгаа хүнд бол уулаасан энэ аюулгүй байдлын зөвлөмж өрч болохгүй. Ягаад гэвэл 3/1-ээс илүү өгч болохгүй гэдэг ингээд заасан. Манай намынхан ч намайг шүүмжилсэн шүү дээ. Та одоо ерөнхий сайд байж иж одоо ингээд тэр номтой баярын цементийн үйлдвэрийг дэмжээл гарамжийн зэггүй энэ чинь би дэмжиж байгаа биш. Энэ процесс чи яг ингэж яваад ирэхээр бодлогын зөвлөл рүү чинь яг гарцаагүй л нөгөө нэг тодорхой юм хийгээд эхэлсэн. Дээр нь 3/1-ээс 3/2-ыг өөрөө гаргаж чадах тэр компани гэхээр чинь гарцаагүй л ингэж үлдчихсэн. Тэгэхээр энэ хөгжлийн бодлогон дээр бол нам хамаа байхгүй. Намынхандаа өгсөн нэг ширхэгч байхгүй. Намайг ерөнхий сайд байхад жишээ тэр Гарамгаабаатар гэдэг хүн бол зээл аваагүй. Тийм огт байх. Тэгэхээр ингээд юмаа жаахан учиртай, начиртай урдх юмаа сайн үзээ, тооцоо судалгаа хийгээ, баримттай, материалтай ингээд ярмаар байна. Ер нь бол эцээц номтой хоёрын цементийн үйлдвэр гэж байхгүй. Монгол улсын цементийн үйлдвэр. Цементийн үйлдвэр одоо энэ манай барилгын яамныхны оруулж ирсэн тэр үеийн тооцоогоор бол бид нар одоо зөвхөн гаднаас одоо дандаа цемент авч байгаа. Энэ дархны эрлийнх нь олигтой явдаг байсан. Тэгэхээр ихэнх одоо энэ байшин барилга орон сууц гэл инглиш чи маш их хэмжээний цементийн хэрэг болно. Тэгэхээр яах юм? Бараг 200 сая доллар бид нэр цемент авдаг байхгүй. Тэгэхээр тэр нэг дотооддоо хийсэн зүйл шүү дээ. Гэхдээ энэ дотор чинь угаасаа байж шүү дээ. Барилга материалын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Тийм учраас л энэ тэрний энэних гэхгүйгээр харин ч гэж ястаа нам ялгахгүйгээр тэр үед бол үнэхээр энэ их хурлын тогтоолд байсан энэ одоо бүтээн байгуулалтыг Монгол улсад хийхэд гаднаас импортоор авдаг юмыг багасгах гэд гадагшаага бас гардаг юм нэмэгдүүлж доллар олж ирэхэд зориулсан тэр төслүүдийг л дэмжсэн. Энэс цаашаа би бол мэдэхгүй ямар энд ордог биш. Холбогдох сайд нь хариуцаад өгдөг. Тууз тэгээ зээл хороо гэдэг юм явдаг.
бодлогын зөвлөл байгуулагдаад яамд дээр энэ ажлын хэсгүүд нь ажиллаад тэр мэрэгжлийн салбар хороодууд нь ороод ингэхээр бол хөлөх гэдэг юм уу хэн нэгний шахаас янз бүрийн бол орж гарах боломжгүй юм байлаа. За тэр засгийн газрын гаргаад ирсэн баахан жагсаалтан дотор чинь нэг үрчлэн компаниудтай уулзаж ярина. Өмнө нь ч гэсэн энэ яамдууд дээр уулзаж ярьж байгаа. Тэгсэн ч гэсэн энэ яг зээл өгөх учраас барьцаа байна уу танад? Танах одоо ингээд барьцаа байгаа юу байхгүй юу? Барьцаагүй зээл гэж ерөөсөө байхгүй. Хууль яриа шүү дээ. Хоёрдугаарт нь бусад шалгууруудыг хангана. Энэ эргэлтийн хөрөнгө бусад одоо өмнө зээлдэжсэн юм одоо юм хийх гэж байгаа юм энэ аль зэрэг байна. Бусад гэдэг дотор одоо жишээ нь 3-1 ч орно шүү дээ. 3-1 1 тэрбум төгрөгөөр юм барина гэсэн нөхөр чинь тэр 600 сая төгрөгөө өөрөө гаргаж чадах юм уу? Гаргаж чадахгүй бол бас 600 сая руу дөгцсөн одоо хөрөнгө оруулалт хийгдсэн байна уу? Ийм шалгуурыг энэ хөгжлийн банк бол маш сайн үзэж харж өгөх хэрэгтэй. Ямар ч байсан хөлхтүүлэхгүйгээр тэгтээ хөгжлийнхаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг энэ компани хийж чадах юм байна, барьцаатай байна, бусад шалгуурыг хангаж байна гэж хөгжлийн банк үзүүл зээлийг цаашив. За би энэ хөгжлийн банктай холбоотой дахиад нэг юм хэлье. Гэхдээ энэ Алтан уу гэдэг хүн хөгжлийн банкны солонгос захирлыг хөөгөө явуулсан гэдэг. Тэр худлаа. Би бас энэ тэгээд харин эргэж үзлээ. Би тэр солонгос захирлтай шууд харьцдаггүй л дээ. Эдийн засгийн яамд харьцдаг, юу харьяалагддаг Батбаяр сайд одоо хариуцдаг. Би 2 жил 3 сар ерөнхий сайдын ажлыг хийсэн. 10 сар бол тэр солонгос захирлууд байсан байлээ. Энэ үед байсан байлаа. Энэ Чингис Боондын мөнгөний эхний зарцуултууд хийгдэж хахад буюу одоо өөрөөр хэлбэл 12 онд манай засгийн газар байгуулагдлагч 13 оны бараг 6 сар хүртэл тэр солонгос захирал нь бол ажиллаа хийгээд ингээд явсан юм байлаа. Тэгээ засгийн газрын хурлынхаа би материалыг үзлээ. Тэгээ тэн дээр юу гэж өчсөн нөхлөөр 13 оны 6 сард одоо энэ солонгос захиралтай гэдэг юм уу пактаа хийсэн гэрээг одоо цуцалмаар байна гэдэг саналыг манай эдийн засгийн яам оруулж ирсэн. Би тэрний засгийн газрын хурал дээр дэмжээ засгийн газрын тогтоолоор болсон. Тэгээд дараа нь захиралгүй 2 сар явсан гэдэг нь орлогч захирал нь бол үүргийг гүйцэтгэж явж ирсэн байлээ захирал үүргийг. Тэгээд 13 оны 8 сар хавьяас одоо Мөнхбат гэдэг залуу энэ хөгжлийн банкны захирал болсон байгаа. Тэрний чинь би шууд тавьдаг юм биш. Тэр тууз гэж энэ банкн дээр энэ нэг тууз гэж нэг мундаг юм байгаа шүү. Энэ тууз л тэр одоо хүмүүсээ тавьдаг. Тэгвэл надад бас тэр танилцуулж ирсэн Мөнхбат гэдэг нэг юм залуу ямар залуу би танихгүй юм чи мэдэхгүй юм чи. Ажил хийж чадах хүн тавиарай. Залуу одоо сургууль төгссөн идэвхтэй залуу. Тэгвэл даваа ажиллавал гэсэн. Би хожим нь бол харамсдаггүй Мөнхбат гэдэг хүн бас энэ захирлын хувьд бол илүү идэвх зүтгэлтэй ажилласан. Тэгээ одоо нэг юм дээр ингээд нэг нэгнээ буруутгаж тавих болох хэрэгтэй. Шийдвэр яаж гардаг юм бэ? Хэн ямар өөрөг оролцоотой байсан бэ гэдгээс ойлголцох хэрэгтэй. Энэ хөгжлийн банкны тууз бол маш их шийдвэр гаргадаг. Тууз. Тэр байтугай засгийн газар дээр гарахгүй зарим нэг нь хөгжлийн банкны өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг энэ нөхдүүд гаргадаг. Тэгэд хажууд нь зээлийн хороо гэж байна. Мөнхбаттай бол би нэг жил 3 сар орчим ингэж зэрэгцэж ажилласан юм байлаа. Тэгвч би хамтарч биш шүү дээ. Шууд харьцахгүй шүү дээ бид нар ч. Тэгэхээр энэ залуу бол тэр хугацаанд бол бас их сайн зүйлийг хийсэн. Яагаад хөгжлийн банкны удирдлагыг ингэж өөрчлөх болов гэдэг асуудал бас үүссэн. Тэгэхээр энэ 600 сая долларыг бол энэ 600 сая долларыг гаднаас хүүтэй аваад ирсэн. Тэгээд хүүгүй байлгаад 17.6 сая долларын алдагдлалд орсон. 17 сая доллар за бойлцоо хэлчихэд 17 сая долларын алдагдлалд орсон байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт цааш нь энэ банк чинь өөрөө зөвхөн Чингис Боонд, Самура Боонд биш. Бусад олон төрлийн олон улсын зах зээл дээрээс аль болох хүү багтаа аль болох урт хугацаатай боондуудыг босгох дээр ажлыг бас энэ банк хийх хэрэгтэй. Тэгэхээр энийг харах нэг сайн хийж чадахгүй байна. Тийм учраас энэ эднэрийг одоо ингээ хугацааг нь дуусгах яа гэдэг ийм л юм орж ирсэн. Энэ дээр бол ямар нэгэн өөр тийм бодлого бол байгаагүй. Чи тэр 17 сая долларын хүү алдсан гэдгийг хаанаас хэлж байгаа вэ гэхээр би бүгдийн баримтд ярьж байгаа шүү дээ. 19 оны 5 сард аудитын газраас Монгол улсын хөгжлийн банкны үйл ажиллагаа зээл олголтын үр дүн эргэн төлөлтийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудит гэдэг ийм юм дотор саяны хэлж байгаа 10 хэдэн сая доллар 10
7 сая доллар одоо ингээд алдагдсан гэдэг энэнийг бол энэ төвлөлтөөр гарсан шүү. 26 дугаар хуудсан дээр нь байж байна. Юу гэж байгаа вэ гэхээр энэнийг евро бонд гэдэг байхгүй энэ 600 саяыг тэрнийг 15-ыг Чингис гэдэг. Тэгэхээр энэ евро бондын энэнийг банкудад хадгаламж хэлбэрээр байршуулах зэрэгээр зохистой удирдсан бол 16 сая Америк долларын орлого болох боломжтой байж. Тэгэхээр энийг алдчихжээ гэж ингэж хэлсэн байна. Тэгтэл манайхныг бас ингэж гүтгсэн байхгүй. Гэхдээ энэ өөрийгөө оруулах яг нөгөө сангийн яам, эдийн засгийн яам, Батбаяр сайд, Улаан сайд. Тэгэхээр бид нар Чингис бонд авчираад бас ингээ банкнд одоо өгөхгүйгээр ингээ хаяад баахан хүүгийн алдагдлыг хүлээсэн гэсэн. Тэгэхээр энэ аудитын төгөлтөнд яг энэ хуудсан дээр чи юу гэж үтсэн байгаа вэ гэхээр Чингис бондын энэ мөнгийг Монгол банкнд дэх засгийн газрын бондын харилцах дансанд жилийн ийм хүүтэй байршуулад Монгол банк сангийн яамд сард 5.9 сая Америк долларын хүү төлж байжээ. Монгол банк тэр Чингис бондын хүү төлж байжээ. Нэг хэсэг. Дараа нь арилжааны банкуд дээр байршуулад арилжааны банкуд дээр бол бас дахиад хүүт өгнө шүү дээ. Ингээд явсан байна. Тэгэхээр ингээд бас 91 нэг ийм амд амжсан худал яриа юмны учир болдоггүй, юм уншдаггүй, юм уншсан ч ойлгодоггүй энэ махан толгойтой нөхдүүдийн үгэнд бол одоо итгэж одоо ингэж улс орон дээр бужигнаад ах шаардлагагүй. Ер нь хөгжлийн банкны асуудлыг бол хөндөж гаргаж тавьсан зөв маш зөв энэ зөв. Тэгэхдээ ийм нэг хаана алдаад утгал юунаас болоод гарчив тэрний яаж засах вэ? Яаж залруулах вэ гэхийн оронд ерөөсөө бүгдийг харлуулаад энэ зээл авсан нөхдүүдийг ч гэсэн бүгдийг харлуулад байдаг ч бас буруу. Лавл миний мэдчихээр бол бидний үед авсан энэ зээлүүд чинь бүгдээр юм хийсэн, босгосон. Гэхдээ энэ 5572 км замаас чинь 3000 орчим км замыг бид нэр тавьчихсан шүү дээ. Тавьчихсан. Гэхдээ тэр цементийн үйлдвэр гаднаас авдаг байсан одоо хэд 2 сая гаруй тонн цемент чинь одоо Монголд бараг 3 сая болсон уу? Илүүдэд байж шүү дээ. Одоо энийг хэдүүлээ айлаас ирэхээр авдраа уудлаа одоо авдарт ороод ирсэн юм аа яаж зөв зохион байгуулах вэ? Тэгэхдээ энэ нь зээл авсан нөхдөө зээлээ төлөхгүй гэдэг байхгүй. Яагаад гэвэл бүр энэ харалта барьцааг хөрөнгө чинь хангалттай байхгүй юу? 3.1 зээл өгч байгаа шүү дээ. Тэр хүн төгрөгийн зээл авъя гэвэл тэрний 333 сая төгрөгийг л хөгжлийн банк олгох юм үүрэг хүлээсэн. Энийг шүүмжилж бас зөндөө хүн ярьсан. Би 100% авна зээлээ чинь одоо 333 саяг аваад би юу хийдгийг тэр хүнийг аваад би алдаад өгнө. Бүтэхгүй байхгүй. Эрсдэл ихс учраас энийг үндэсний аюул байдлын зөвлөлийн зөвлөмжөөр бол ингээд хязгаарлалчихсан юм аа. Одоо тэгэхээр бужигнаад байх юм байхгүй. Авсан зээлээ бүгдээрээ хариуцлагатай төлнө. За яг ханшийн эрсдэл гэдэг юм бол аль алин дээр гардгийг энийг банк нь бас ярих хэрэгтэй. Банк бол хоёр талтай ажиллах хэрэгтэй. Нэгдүгээр зээлээ төлөвлөнө. Одоо тэр энэ банкны бас удирдлагууд зарим зөв юм хийж эхэлж байгаа шин сүүлүүд. Тэр тууцын гишүүд нь яваад за энэ зээлэн дээр ийм хэмжээний барьцаа хөрөнгө тавьсан юм байна. За энэ бол болж байна, энэ бол болохгүй байна. Зарим барьцаа хөрөнгө нь алга болсон юм байна. Зарим энийг энэ ажлаа хийлээ. Хөгжлийн банкны асуудал шүү дээ. Хин нэг нь энэ Бат болд гэдэг ерөнхий сайд, Алтай гэдэг ерөнхий сайд асуудал биш шүү дээ. Харин энэ хөгжлийн банкны тууц дээр шийдвэр гаргахад улс төрчид нөлөөсөн байвал өөрснөө шоронд орох юм бол тэрнийг хэлээр хэн гэдэг улс төрч юу гэдэг юмыг шахаж хийлгэсэн. Манай засгийн газраас өмнө төлөөлөл өдөр тус зөвлөл энэ үед бол 3 удаа солигдсон байлаа. За манай засгийн газрын үед бол намайг байхад тэр үед одоо харьцангуй тогтвортой ажилласан 5 хүн байдаг. 5 хүн байдаг гэснээс энэ Алтуугийн нөхөр нөгөө Дэнзэнгээ энэ тууцын дараагаар тавиад алаа хийсэн гэдэг одоо бас гүтгэж байгаа. Миний үед бидний үед бол энэ Шинбаатар гэж эдийн засгийн яамны төрийн нэрийн бичгийн дарга хүн байхгүй юу. Тэгэхээр энэ ийм албан тушаалаар ордог юм байлээ. Төлөөлөл өдөр тус зөвлөл нь. Тэгэхээр Шинбаатар бол төлөөлөл өдөр тус зөвлөлийн даргыг одоо намайг одоо ерөнхий сайд хугацаанд хийж гүйцэтгэсэн хүн байгаа. За дараа нь бас ингээд зам тээврийн яамнаас ордог гэд зам тээврийн яамны төрийн нэрийн бичгийн дарга нь Батцаа гэж байсан орсон. Сангийн яам бас байх хэрэгтэй гэд. Тэгээ сангийн яамны төрийн нэрийн бичгийн дарга нь Баттөр байсан. Тэр орсон. Дээр нэмээд эдийн засгийн яамнаас хүн байх хэрэгтэй гэд тэнд бас нэг газрын дарга Болдбаатар гэдэг ингээд 4 хүн. 5 дахь нь бол Отгочул уул уурхай яамны.
За энэ 5 хүн бол харьцангуй тогтвортой тэр бидний үед бол байж исэн юм байлээ. Энэ саяхны нөгөө судалгаан дээр суугатал гаргаж авчихсан л тэр нь би хэн ч ямар үүрэгт ордгийг мэдэхгүй юм чинь. За Баян мөнх гээд үйлдвэр хөдөөж явах яамны хүн байсан юм байна. За тэгээд энэ нэг хараат ус гişүн гээд ингээд бас энэ нэг 9 хүний 3 нь ингээ хараат ус гээд орд юм байлээ. Тэгээд энэ найдлаа гээд тэр үедээ энэ банкны холбооны гүйцэх захирал байсан хүн байсан. Лавгсүр нь Монгол банкны хяналт шалгалтын газар дэх Монгол банкнаас орж шít. Тэгээд нэргүүгээд худалдаа зөвлөрийн танхимын ийм 3. Ингээд 9 хүн. Энэ 9 хүн одоо бидний үед байсан. За дараа нэг 2-3 хүнээ эдгээр сольсон байлаа. Солихдоо ингэдэж штэ. За манай яамны тэр хүн солигдвол манай яамны яг тэр ажлыг авсан орныхан хүн орноо гэл ингээл явдаг. Тэгэхээр энэ ер нь цаашдаа ч гэсэн хэдүүлээ энэ банкны тууз гэдэг дээр онцгой ач холбогдол өгсөн. Энэ тууз бие дааж шийдвэр гаргаж явах хэрэгтэй. А дээр нь бол эднэрт нөлөөлөх орлогууд гарсан бол харин тэр хүмүүсийг ус төрчдгийг ярьж байна. Ус төрчдгийг нь олж одоо хариуцлага тооцох хэрэгтэй. Зүгээр би энэ туршлагаас ингээ харахад энэ хүртэл бол энэс цаашаа дээшээ алдаа гарсан бол засаг хариуцна. А энэс доошоо алдаа гарсан бол хөгжлийн банк хариуцна. Тэгэхээр бодохоор бид нар нэг л биш л байна л да манай улсын тогтцоо ч юм уу юу ч болдог бол баг энэ хөгжлийн банкны тууз нь эвлэр явж лээ. Тууз нь ерөнхий сайдч байдаг юм уу? Хариуцлага хүлээдэг хүн баймаар. Эцэс хариуцлага ирэх юм бол хариуцлага хүлээгээд ажил хиймээр биш. Одоо манад нэг юм муухай юм би болж шít. Би одоо үнэхээр харамсаад байна. Янз бүрийн газар одоо жоохон ном эрдэм үзсэн, бас жоохон эх орноо бодоод ажлын хийсэн олон зуун залуучууд, за олон мянга байдаг мөгийг мэдэхгүй байна. Олон зуун залуучууд байх шиг байна. Тэр залуучуудын улс төрийн тоглоом болгож одоо хилмигдүүлдэг зогсоомоор байна. Энэ улс төрчид бол тэр банкн дээр нэг хүн тавих гэж их ноцолдож байна, зүтгэж байна, тавьж байна. Дараа нь тэр хүний шоронд хийж байна. Энэ их буруу. Гадны хүн за ингээд чадахгүй байна, болохгүй байна гэвэл тэгвэл өөрийнхөө залуучуудыг тавьд. Залуучуудаа бити юм хэрэглүүл түлхэлтэй. Хууль бус юм бити хийлгэлтэй. Би бол энэ засагт ажиллаж явах үедээ бол би залуучууд нэг л юм загтдаг байсан. Хэн нэгэн даргаагаар юм бити хий, хуулийнхаа дагуу хий. Одоо бас нэг юм хэлэхгүй болохгүй юм. Манай засгийн газар гэдэг шиг 14 оны 11 сард намайг огцруулснаар унсан. Энэний дараа сайхан бэлгийн толгойсон. Сангийн сайд нь Ж Эрдэнэт гэдэг нь хөрвүүлсэн. За ийм засгийн газар байгуулагдсан. Би энэнийг юу гэж хэлдэг гэхээр улаан сайн хэлчихээ би өмнө хэлжсэн. Шинжлэлийн засгийн газрын дараа Манангийн засгийн газар байгуулагдсан. Манангийн засгийн газар гэдэг нь элбэдүр шахсаар ороод ардчилсан нам Манан Монгол ардын нам хоёрыг хамтарсан засгийн газар байгуулсан. Энэ засгийн газар өөрөө хэд 8-9 сар ажилласан баг. Тэгээ манай засгийн газар огцорсны дараа гарсан энэ шийдвэрүүд яг энэний дагуу явсан үг яваагүй. Одоо манай засгийн газраас хойш бондын зөвлөл гэдэг юм бол алга болсон. Энэ бодлогын зөвлөл гэдэг юмыг бол ерөөс дахиж ажилуулаагүй юм байна. Тэгээ яаж явсан юм? Бодвол энэ засгийн газрын хурал дээр нэг юм яриад тэгэл хөгжлийнхаа банк руу өгөл тэгээ явсан юм шиг байна. Би бол энийг буруулагч бодлогоч нь алга болж эхэлж шүү дээ. Тэгээ засгийн газрын төвшин шийддэг. Тэгээ бүр сүйдээ давраад АСЕАН нэг олон улсын нэг одоо хурал хийх гэж хөгжлийн банкнаас одоо 200 гаруй тэрбум төгрөг олгож ирсэн. За ингээ ерөнхийдөө цаашаа болж яхан тэгээ завхарч байгаа юм байлаа. Сайхан бэлэг ерөнхий сайд Ж Эрдэнэт сангийн сайд байхад бол QSC гэдэг компанид тэр хөгжлийн банкны зээлийг олгосон. За ингээд цаашаага бүгдийг нягтлах хэрэгтэй юм би. Бидний үед одоо ийм байдлаар гарч ирсэн юм чинь энэний дараа бол яхан тийм суларсан байна лээ. Ингээ юм харна үз, үзэн үз. За өөр нэг юм хэлье та 17 оны 2 сард энэ нөгөө нэг хөгжлийн банкны хуульч нь бол Сүү хотуудын ерөнхий сайд байхад одоо энэ хууль батлагдсан байхгүй энэ 11 оны 2 сарын 10-нд. Тэгсэн чинь энэ хуулийн маань одоо ингээд 17 оны 2 сард шинжилсэн хариулга шинэ хууль оруулсан юм. Би одоо энийг бас 20 онд их хурлын гишүүн болчиход Хүрлбаатарыг сангийн сайд байхад бичгээ уулаад энэ хөгжлийн банк чинь хуучин нэг иймэрхүү байдлаар ингээд одоо шийдвэр гаргадаг байсан чинь нэг л өөр болцсон шиг байх юм. Хүмүүс надаас асуугаад байх юм. Хувийн уулуурхайн компанид зээл өгчдөг. Хувийн барилгын бизнес хийгээ байшин барих гэж байгаа хүнд чинь нөгөөнийх одоо олон улсаас хямдхан авчирсан зээлээ зүгээр нэг хувийн байшин
хувийн орон сууцнуудаа одоо босгоо зарах гэж байгаа хүнд өгчдөг. Ийм сони юм болоод байна. Та энийг тодруулж өгөөч гэхээр би Хүрлбаатар бичиг явуулж ирсэн. Харамсалтай Хүрлбаатар миний их хурлын гишүүний өөдөөс ямар бичиг явуулсан гэхээр хөгжлийн банкнаас асуух гэсэн юм л да. Тэгээ би хөгжлийн банкнаас би асуудгүй маа энэ хариуцж байгаа сайднаа тариу өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээд нэг надад авах чаргагүй хаях чаргагүй нэг юм баахан ксерокс юм явуулсан. Тэгээ сая энэ 10 хоногт би энэ ирний яатсан бол гэсэн чинь энэ хуулийг ингэж өөрчилсөн. За яг хууль өөрчлөгдөж болно. Цаг үеэ дагаад өөрчлөгдөөд болохгүй байгаа юм ин өөрчлөө сайжруулад ингэж явдаг юм байх гэсэн чинь 17 оны хөгжлийн банкны хуулийн дээр бол нэг их тийм одоо миний бодож байгаагаар шүү. Та нар өөрсдөө тунгаагаа саналаа хэлнэ үз. Миний бодож харж байгаагаар бол нэг том буруу юм хийгдсэн байна лээ. Тэр буруу юмыг энэ 19 оны аудит чинь энэ хөгжлийн банкны 12-аас 17 оны хоорондох юмыг шалгасан байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо юу гэж хэлсэн гэхээр энэ хууль өөрчлөгдөж гарснаас хойш бол юм улам замбраагүй болсон юм байна гэж би ойлгосон. Яг тэгэхээр хөгжлийн банкыг биеийн даалгана гэж ийм концепц ирсэн байна. Дуулаасаа бидний үед ч гэсэн хөгжлийн банк чинь бие дааж ирсэн байхгүй. Тэр ямар төслүүд байвал зүгээр үү гэдгийг засгийн газар их хурл бодлогын хөвдөл гаргаж өгдөг болохоос биш энэс доош хөгжлийн банкны тууз нь шийдвэрээ гаргаад зээлээ өгнө үү эс өгнө үү барьцаа хөрөнгө заавал авах энэ бүх юм чинь банк шийддэг байсан баг. Энэ чинь бие даасан байгаа. Тэгээ энэ үүлэн дээр ийм өөрчлөлт орсон байна. Заалт нь улсын их хурл засгийн газар маань Монгол улсын хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг тусгайл батлахгүй. Энэ юу гэсэн үг гэхээр манай засаг дээр явдаг байсан энэс дэшиг энэ процесс байхгүй. Ингээд байхгүй юм чи яах юм одоо хөгжлийн банк хар толгоогоороо мэдж төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг бас. Энэ тэгвэл арилжааны банкнаас ямар ялгаатай? Одоо ингээд ашиг хонжоо болохыг хөөсөр завхрахыг хөөсөр бас энэ дээр нэлээд хүчтэй болсон юм байна гэж харж байгаа. Ягаад гэвэл би алтуу ингээд орон сууцны хороолд ингээд барих гэж байгаа бол би арилжааны банкнаас авахар зээлийн хөөнөртэй. Тэгэхээр өнөөгөө мө олон улсаас арай хийж болж ирсэн арай бага хүүтэй зээл юм байна. Алтуу гэдэг нэг нөхөр давхиж очиод хөгжлийн банкнаас хямдхан зээл авах юм шүү дээ. Бага хүүтэй зээл хэрэгхэмж болохгүй. Тэр их хурлын уул уурхаагаар ажилддаг хувийн хэдэн компани нөхөрлөөр дамжны ментээр давхиж очиод тэндээс авч болохгүй. Манай хэд бол тийм хаалттай байсан. Үхэхгүй. Уу наадах чинь чи тоосхийг бол санхүүжүүлж болно. Хэдэн мянган айлын орон сууц орох гэж ивэл гэлээ тэрэнд бид нар бол зээл өгнө. Түүнээс биш чи 200 айлын орон сууц өөрөө барих гэж байгаа бол өөрөө тэг арилжааныхаа банкны зээлийг аваад хийгээчтэй. Тэр бизнес чинь өөрөө ашигтай юм байна. Тэр ийм одоо завхрал гарсан байна лээ шүү. Би одоо энэ дээр хэн нэг буруутгаад яах вэ? Энэ дээр жаахан юм уншдаг, боддог, юм харьцуулдаг, дүн шийдгээ хийдэг хүмүүс анхаараараа. Энэ үндэсний аудитын газрын одоо энэ дотор саяны миний хэлсэн үгүүлэр байгаа. Гэхдээ ингээд Монгол улсын хөгжлийн банкны санхүү гэдэг чинь бонд босгож хямдхан мөнгө олж гадаас ингэ. Тэрнийг тэгээд Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй зөвхөн хувийн компаниудын хүсэлтээр нь өгдөг юм бол тэгээд энэ чинь ямар банк вэ? Энэ бол харилжааны банк. Тэгтээ хамаагүй одоо засгийн нэрийг бариад босгосон бага хүүтэй бондтой ийм л банк болсон. За ийм алдаа дутагдал гарсан байна лээ. За өшөө нэг юм ярьдаг юм аа. Одоо энэ нэгэнт одоо самбар дээр яж байгаа учраас энэ худлаа улаан цайм гүтгээд юм уу эсвэл одоо мэдээд юм уу эсвэл одоо зарим их хурлын гишүүн хүртэл димээ юм ярьдаг гэдэг нь одоо зориуд тэгээд байна шүү. Мэдэн бүдлээд яриад байна шүү. Бидний үед бол энэ анх одоо долларын ханш бол 1350 байсан. Тэгтээ өсөөд нэг 1840 намайг ажиллаа өгөх үед бол энэ хавьд байсан юм байна. Тэгтээ энийг бол Монгол банк хийдэг л идэлтэй. Тэгтээ одоо нэг хамаатуулаад яриад байгаа учраас энэ нэг 490 орчим төгрөгөөр тэр үед нэмэгдэжсэн юм байлаа. Одоо бол тэгээ хэд болцсон та нар мэдж байгаа. Тэгэхээр тэр долларын ханшийг бид нар ингээд нэг нэмэгдүүлэл буулгаад байдаг хүмүүс бол засгийн газар биш юм аа. Ер нь бол инфляцтай тэмцэх бодлого бол энэ ханшийн одоо Монгол төгрөгийн худалдан авах чадварыг одоо бас тодорхойлох явдал бол манай Монгол банк нэлээд анхаарч хийх ажил. Тэгвэл тэр үед бол эдийн хэрэг хэмжээгээр бол өөрчлөгдсөн юм аа гэдэг би хэлье. Энийг бараг 1000 төгрөгөөр өөрчлөгдсөн юм шиг бодлоо яриад байгаамаа.
За одоо би Чингис бондын мөнгө 1.5 тэрбум. За тэгээ Самура бондын мөнгийг нэг доллар руу шилжүүлвэл нэг 300 орчим сая доллар ойролцоогоор болдог. За ингээд энэ мөнгнүүдийг манай засгийн газрын үед, алтын засгийн газрын үед яг чухам юу руу одоо чиглүүлж өгсөн бэ гэдгийг хэлье. Тэгэхээр бид рүү хэлсэн. Бид нар бол ерөөсөө 2010 оны улсын хурлын тогтоолыг барьдаг. Бид нар дураараа нөгөө өөрийнхөө толгойгоор юм шинээр хийх бол юм байхгүй. 2010 онд улсын хурл маань тогтоол гаргаад шинэ бүтээн байгуулалтыг хөтөлбөр баталсан. Тэр хүрээнд л бид нар юм хийн. Түрүү чи миний хэдэд байдаг шиг 5000 гаруй автозам тавиарэ, километр автозам тавиарэ гэсэн. За бид нар одоо ингээд нэгдүгüүрт нь бол энэ автозам руу бол үнэхээр мөнгө өгсөө. Одоо та нар санаж байгаа өмнө говь, хөвсгөл, дорнод, дундгов, баян хонгор, уус, ховд, говьалта, Сүхбаатар, говь сүмбэр, дорногов, замын үүд, завхан, баян өлгөө, за Улаанбаатар хотод өчил богдуулын арын зам гэл ингээл нэн шаардлагатай улс орны хөгжид хэрэгтэй энэ 2010 оны улсын хурлын тогтоолоор батлагдсан. За эдгээрт бол ингээд мөнгөний тэр үед бол Чингис бондоос гаргаж өгсөн. Ингэсний үр дүнд бараг 3000 орчим километр замыг яг манай засгийн газар 2600 гэдэг юм л да. Ер нь 3000 орчим километр замыг ингээд тавьсан. Одоо өнөөдөр тэгээд эргээ харалтаа. Монгол улс одоо ямар ч аймгийн төвд очиход хатуу хужилттай замаар холбогдчихсан л байна шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо Монгол төрийн бодлого, чухал бодлого мөн нэг аймаг гэдэг чинь бол хэдэн маш их хүнтэй шүү дээ. Тэгэхээр аймгийн төвүүдийн холбоо давна гэдэг бол энэ хамгийн чухал одоо зорилтууд ингээ хэрэгжсэн. Дараа нь ингээд Улаанбаатар хот чинь манайх ингээ анханасаа төлөвлөлтгүй яваад ирсэн юм газар. Тэгэхээр бидний үед бол ингээ гудам төсөл Улаанбаатар хотын төлөвлөлтийг сайжруулад уулзууруудыгаа одоо жаахан зөв болгоё. Ингэснээр бол эдийн засгийн маш их хэмнэлт гарна, цаг хугацаа хэмнэгдэн, бензин сав хэмнэгдэн. Энэ бол үр ашигтай төслгээд ингээ гудам төслийг хэрэгжүүлсэн. Миний энд бичиж байгаа тоонууд бол яг гарчсан тоонууд нь биш ээ. Манай засгийн газрын энэ бондын зөвлөл дээр ингээ яриад засгийн газар жагсаалт баталдаг гэж байна. Тэр жагсаалтан дээр тавьсан тоонууд 200 сая доллар хүртэл гэж бичдэг. Тэгээд тухайн ажлууд чи яг хэдэн доллар, хэдэн тэрбум төгрөг болох вэ гэдгийг чинь хөгжлийн банк зураг мургаа үзээд бүх юмаа өөрөө хийдэг учраас бидний багцаа тоонууд тавьж өгдөг. Инженерийн шугам сүлжээ. За энэ бол манай энэ улсын хурлын энэ тогтоолд орсон. Энэ их чухал. За одоо нэг энэ баг хүний нүдэнд харагддаг учраас энэ ер нь хэн ч ярьж байгаагүй би нэг хэлчихье. Одоо энэ Баянголын ам гэдэг найрамдал цуслал руу явдаг ам байгаа шүү дээ. Тэрний тэр доод талаар явдаг инженерийн шугам сүлжээ, цэвэр ус, бохор ус, дулаан, тэгээ цахилгаан гэдэг одоо энэ шугам сүлжээнүүдийг манай засгийн газрын үеийн Чингис бондын мөнгөөр маш олон газар ийм дэд үтсүүдийг хийсэн. Баянголын ам найрамдал, буян тухайн цогцлбор, ирээдүйн цогцлбор, телевизийн тийшээ, солон хороолол, яармаг, дэнжимийн гандан. За ингээд Улаанбаатар хотын дулааны шугам арай нарийнхан байна. Тэрнийг өргөтгөн гэл ингээ мөнгө аваад. За тэгээд Амгадан дулааны станц. Тэгээ Баянзүрх гэх чинь одоо хороогоор ингээд ярина. Чингэлтэй, Сүхбаатар, Сонгон хайрхан, ханы материал, шар хад амгалан. За зөвхөн цахилгааны шугам гэх чинь Улаанбаатар хотыг ингээд битүү ингээд тойруулсан 110 кВт-ийн цахилгаан шугам нь дутуу хийгдсэн байсан. Тэрний хийнэ гэх. Ингээд энэ 400 гаруй тэрбум төгрөг манай засгийн газрын шийдвэр гарсан. Яг хэдэн энэ зарцуулагдсныг би хэлж мэдэхгүй. Тэр банк нь өөрөө тэр тоонуудыг хэлэх ёстой. За өшөө нэг асуудал бол үнэхээр Монголын хувьд бол одоо бид нар гал алдах тийм нөхцөл байдалд очсон байсан л да. Монгол улс бол Чингис бондын өмнө галж гэж бүх юм алдах байдалтай байсан юм да. За гал алдах байдалтай байсан. Тэгээ энэ дээр яасан бид нэр ТЭЦ 4-ийг чадлыг нэмсэн, ТЭЦ 3-ын чадлыг нэмсэн. Олон жил ярьсан амгалан гээд дулааны станцыг босгосон. Яагаад амгалан босгосон? Хотын зүүн тал чинь одоо уулаасаа хад уусны шугам болцсон байсан. Тийм учраас дулааны одоо станцыг юм босгоё гээд хуучин зураг төслийг хийгдчихсэн бүх юм нь байж лээсэн л дээ. Ингээд мөнгөгүйгээр байж ирсэн. Энийг хийсэн. Эрчим хүчин дээр дахиад би нэг юм хэлэх ёстой шүү. Хоёр газар мөнгө өгсөн хийгдэггүй. Одоо миний нүдэнд өнөөдөр харахад хийгдэггүй хоёр юм байна. Нэг нь бол оюу толгой дээр одоо хятад цахилгаан аваад байгаа учраас оюу толгойн цахилгаан станцыг барья гэж шийдээд инх сайхнаар толгойлуулсан одоо энэ төслийн нэгжийг байгуулсан. За тэр маань хараахан боссонгүй. За эгийн голын
усан цахилгаан станц. За энэ дээр бас одхгүйгээр одоо ахлуулаад усан цахилгаан станцын одоо энэ ажлыг эхлүүлээ, төслийг нь хийлгийг үүсээгээд Чингис Бондоос мөнгө өгсөн. Би хэдэн өгсөн мэдэхгүй байна. Энэ хоёрыг бол 50 сая хүртэл Америк доллараар одоо санхүүжүүлээрэ. Санхүүжүүлэгдсэн дахиад хөгжлийн банк тэднийхээ ажлын гүйцэтгэлийг үзээд юунд зарцуулах вэ гэдгээ хараад тэгээд өгнө л дөө. Хэдийг би зарцуулсан мэдэхгүй. Гэхдээ харамсалтай нь энэ хоёр хоёлаа босоогүй шүү. Мэдэхгүй цаас маас нь бол боссон байх. Тэр яам нь бас энэ дээрээ үгээ хэлэх ёстой. Шин төмөр зам бас нэг баахан улс төрчин маргаан болдог. Энэ дээр бол манайх шин төмөр зам дээр 200 сая хүртэл Америк доллар гаргаж өгье гэдэг ингэсэн. Тэгээ энэс цаашаа дахиад 200 сая өгөх ёстой шүү гэ манай сайд нар тэр үед ярьдаг гэсэн. Одоо та нар наадахта хувийн хөвшлийг оруулах ёстой. Өөр газраас мөнгө татах ёстой гэд 200 сая хүртэл Америк долларыг олгох гэсэн юм шийдвэрлэл гарсан байдгийг. За Эрдэнэс 5 толгой. Энэ бол уг нь энэ дотор орж ирэхээр биш байхгүй юу? Энэ их хурлын тогтоол дотор орсон юм бол биш. Тэгтээ энийг би яагаад оруулж энийг яагаад бид нар санхүүжүүлэхээс аргагүй болсон гэхээр 12 оны би хэллээ шүү дээ. 12 онд нөгөө сая 500 мянган төгрөгөөр тараана гэдгээр энэ Эрдэнэс 5 толгой гэдэг компани бол үндсэндээ тампуурсан шүү дээ. Яагаад тэгэхээр зүүн талынх нь нөгөө нүүрсээ ухдаг тэр хэсгийг зүүн цангих гэдэг. Зүүн цангихыгаа овоо олборлолтод явж байсан гэсэн тэрнийхээ газар доорх нүүрсийг барьцаалаад 350 сая доллар аваад нөгөө халамж тараацсан. Тийм учраас манай засгийн газар дээр ямар асуудал тулгарсан гэхэлэр Эрдэнэс 5 толгой 416 тэрүүн төгрөгийн өртөө дахиад нэмээд 350 сая долларын өртөө зүүн цангихаас гарсан бүх нүүрснээс нэг төгрөгч олохгүй. Яагаад гэвэл нөгөө өрөнд явна энэ 350-ийн өрөнд. Тэгээд дахиад ийм өртөө. Тэгэхээр одоо энэ үлдээсэн гэдэг энэ евро бондын мөнгнөөс дээр нь Чингис бондын мөнгнөөс нэмээд бид нар Эрдэнэс 5 толгой зээл өгсөн. Одоо яах юм бэ? Тэгээ яах юм? Зүүн цангихыг одоо нөгөө чаалхууд өгсөн юм чинь баруун талынх нь хэсгийг ухаад одоо эндээс гарсан нүүрсээ зарж 5-3 төгрөг олжаа гэдэг Батцуур захирлыг энэ ажлыг эхлүүлсэн. Тэр ажлыг эхлүүлэхийн тулд бид нар бол энэ долларыг бол өгсөн. Одоо энэ бол хангалттай төлөгдсөн байх учиртай. Яагаад тэгэхээр зэрэг одоо энэ Эрдэнэс 5 толгой чинь Батцуур захирлын үед чинь нүүрсний баг одоо 30 доллар унсан шүү дээ. Одоо бол юу болсон юм? 100 гараад явцсан, хэд дахин өссөн. Тийм учраас ийм сайхан таатай нөхцөл байгаа учраас энд өгсөн мөнгийг би буцаж эргэж төлөгдсөн гэж итгэж байгаа. Улс ашиг хуваагаад яваад ирсэн шүү дээ төв зам амраа ашиг өгөөд. Тэгэхээр энэ бол тийм алдагдaltaй юм уу олдохгүй мөнгө биш. Энэ бол тухайн үед бол бид аргагүй ихэнд л баруун талын цанхигаал ажиллуулж хэдэн нүүрсээ гаргаж хэдэн доллар авахын тулд хийсэн. За орон сууц. За энэ орон сууц үлэгч бахлаа. Орон сууцсан дээр бол бид нар ТОС гэж байгуулсан, төрийн орон сууцны корпорац гэж байгуулсан. Энэ дээр намайг бас шүүмжлээд ийсэн. Би ганцаараа чигээгүй манай баярсан сайд салбарынхан бүгд ярьж байгаа. Туркаас туршлага судалж байгаа төрийн орон сууцны корпорац. Энэ яадгийг ихлээр миний нөгөө ихтгэхтэй хэлсэн. Жижигхэн газар өгөөл ерөөсөө ингээд ямар ч төлөвлөлтгүй юм бариад байсан. Тэгэхээр нийслэлтэй ярьж байгаад жаахан томхон газар өгчгөө. Тэнд чинь эмнэлэгтэй цэцэрлэгтэй эсвэл сургуультай цэцэрлэгтэй. Тэгээд нэг одоо хүмүүс хүүхдүүд гараад тоглочих том талбайтай нэг юм нэгдсэн маягийн орон сууцны цогцлбор барьяа гэдэг. Бид нар орон сууцсан дээр бол буян тухай нэг гэдэг. Энд ч одоо бариад зөнд олон орцсон тэр байшинд. Буян тухай 2 гэдэг ийм 2 юм л хийсэн. Тэгээ энэ нөхдүүд ийм нэг юм бодлуулад байна. Би бас ингээд нөгөө мэдэхгүй юм ч одоо бид нар ийм 2 юм барьсан шүү дээ. Одоо энэний мөнгөнд төлөгдөд дууссан байсан. Дуусаагүй яагаад? Мөнгө нь хайцсан та нар хайж болоорой. Биднээс хойш бол ТОС-ийн нэрээр 2 удаа зээл гарсан юм байл. 2 удаа. Тэрнийг одоо энэ ТОС гэдэг нэрэн дээр биччихэл тэгээ бид нар лүү чичлээд ингээд байгаа юм шүү. Тэр бид нар лүү чичлээд байх юм байхгүй. Энэ хөгжлийн банкны тууз эднэртэй яар. Ямар 2 зээл гарсан гэхэлэр ТОС нэрээр биднээс хойш бол хувийн компани зээл өгсөн байл шүү. Тэрнийг олж аваарай. Хоёр дахь нь бол ямар юм бэ? Америкээс нэг тийм барилга барьдаг тийм хөдөлгөөнт тоног төхөөрөмж чиглэлийг худалдаж авсан гэсэн. Ингээд ТОС дээр бол одоо би энэ 10 хоногийн нэг үзэхэд бол манай үед гарсан энэ 2 зээл бол хоёулаа байшин болоод хоёулаа зарагдаад хоёулынх мөнгө нь орсон.
А 3 дахь зээл чинь бол тэр яармагч хэлүүнийг нэртэй нөхдүүд өгцсөн гэдэг байгаа. Тэрнийг олж аваарай. 4 дахь нь бол бас дахиад тэгээ биднээс хойш гарсан юм байлаа. Тэрнийг олж аваарай л гэдэг юм би. Бид нар тийм бухар сохор ямар нэгэн үндэсгүй эднэрийг ингэж давж гараад ганц хүний шийдвэр гаргасан тийм юус байдгүй маа. За аймгийн төв энэ орон сууцнд болохоор ингээд 100 сая доллар хүртэлгээд тавьсан байгаа тоос. Энэний 50 сая орчим нь бол сүүлд нь би бүх тоогоос олоогүй шүү. Зарим нэмэгдсэн байж магадгүй. 50 сая нь бол хөдөө бид нар аймгийн төв бүхэн дээр 1000 айл орон сууц ядаж босох юм. Энэ яагаад гэвэл энэ их хурлын энэ тогтоол дээр чинь нийслэлд хүн ам богинороод байгааг ингээд багасгахын тулд хөдөө ядаж аймгийн төв дээр хүмүүс аятайхан амьдарч тэр боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг бодлого чинь энэ 10 оны бичиг баримтанд гарцсан байхгүй. Тийм учраас бид нар аймаг бүхэн дээр 1000 айл орон сууц барьгээд ингээд явсан тэрлүү энэ тал мөнгөний явах ч гэдэг. Энэ үгийг сайн хэрэгжсэн. Одоо дахиад энэ дээр ямар бодлого гарч ирсэн гэхлээр ингээд орон сууцыг бослоо. Орон сууц босохоор нэгдүгürt материал нь бол хямдхан болох ёстой. Тэгэхээр нөгөө цемент үйлдвэр, арматур үйлдвэр энэ төрөйг дэмжих ёстой. Дээр нь орон сууц босчлоо. Одоо иргэд чинь худалдаж авч чадах юм уу? Чадахгүй. Жилийн 17% зээлээр хэн ч авахгүй. Тэгэхээр яах вэ? 8% зээлээр шилжүүлсэн. Энэ бүгд ийм уялдаатай, бүгд ийм холбоотой бодлогод. За дараачих нь бол барилгын материалын үйлдвэр. Баах орон сууц баригээд ингэхлээр чинь бид нар яах юм бэ? Энэ барилгын материалын үйлдвэрийг дэмжих ёстой шүү дээ. Манай энэ салбарынхан бол их сайн ажилласан шүү. Яг аль компаниг дэмжих зүйтэй вэ гэдгийг ажлын хэсэг байгуулад газар дээр нь явж үзээд тооцоо судалгаагаа хийгээд хоорондоо ярилцаад тэгээд маркет бол одоо нэг $87.5 сая долларын зээл болгоё гэж ингэж манай засгийн газрын цаасыг хэлж ин л дээ. Эндээс орж ирсэн, бодлогын зөвлөлөөс орж ирсэн давуу. За мөн полимет гэдэгт бол 65 сая. Нэг хараа Улаанбаатарт ингээд цемент үйлдвэр босгоос гадна энэ баруун тал руу нэг газар нэг цемент үйлдвэр босгох хэрэгтэй байна. Тэр тээврийн зардлаа багасгахын тулд тэр хавьдаа байвал зүгээр гэдэг. Ингээд баруун талыг судалж байгаа тэр үед нь бол Баян-Улгийн аймагт цемент үйлдвэр барьна гэдэг. Тэрнийг бас бодлогын зөвлөл дээр дэмжиж нэрээ зөв юм ярьж байна. За нэг аль нэг талдаа баруун талдаа ч юм ингээ барья гэх. Тэгээд 4.7 сая долларыг Баян-Улгийн тэр цемент үйлдвэрт өгөө гэдэг ийм жагсаалтыг өгсөн шүү дээ. Тэгээд тэр хэрэгжиг бол байхгүй. Яагаад вэ? Би бол мэдэхгүй л да. Нөгөө хөгжлийн банк маань үзээд шаардлагагүй гэсэн нөгөө тэр компани шаардлагыг хангаагүй юу ингээгүй. Одоо харин тэнд хэн байна? Сүүлд нь хөгжлийн банкнаас зээл аваад ховдод барьна гэдэг ахиж явна л да. Одоо дараачийн бодлого нь ямар болсон би мэдэхгүй маа. За төмрийн хөдөр баяжуулах гэдэг ингээд энэ бодлогын зөвлөл дээр яриад 3 компаниг хөгжлийн банк руу өгсөн байдгийг. Монгол Металл Майнинг Холдинг гэж компани байна. Энэ нэг 8 сая орчим доллар авч төмрийн хөдөр баяжуулна гэсэн юм байна. Би хэрэгжээг байх гэж бодож. Монла гэдэг компани байна. 6.4 сая гэж. Монрос Цвет бас хаана вүлээ баригт төлөв. Тэрнийгээ бас ингээд хөдөр баяжуулна. А ер нь Монгол бол ашигт математик гэсэн төвхөөрэ гаргаж байгаа буруу. Тэрнийг баяжуулах нь зөв гэдэг ийм бодлого бол бас энэ улсын хурлын гол бодлогын бичиг баримт байдаг учраас бид нар бас энийг дэмжиж. Тэгвэл би амьдрал дээр эдний хэдэн сая доллар авсыг би бол мэдэхгүй байна. Бодвол хариуцж байгаа тэр чиглэлийн яамд хүмүүс мэдж байгаа байлгүй. За энэ барилгын материалын үйлдвэр бүх нэг гэж байгаа. Эргэл. Бүх нэг гэдгийг барилга хот байгуулалтын яамны саналууд дотор бол удаа дараа энэ ерөөсө бүх нэг гэдэг бол чухал юм байна гэж. Тэгээд тухайн үед нь ч гэсэн бид нар бас тусгай хүмүүс гаргаад манайхны хүмүүсийг явуулаад дахиад судлуулж ирсэн. Тэр эрдлийн эрдэнэтгой ч өөрөө орж ирээд уулзж ирсэн. Энэ социализмын үеийн одоо ийм байгаамаа. Одоо тэгээд энэ танах зээл аваад юу хийх юм? Одоо энэ угсрал байшин гэдэг бол өвөл ингээ бүх одоо даарад хөрөөд бүх барилгаа зогссон байхад тэднийх бол энэ хануудаа ингээ сайхан угсрал байшингийн хан хийцүүдийг хийдэг ийм үйлдвэр босгоноо. Одоо өнөөдөр Монгол ямар хэрэгтэй вэ? Угсармал чин дээр үеих шиг яах хүүтэн мүтэн байх үгүй. Германы технологи гарцсан. Ингээд цахилгааныхын шугамн дээр дулаа одоо турбан мурба бүх юм дотор нь орцсон. Тэгээд өвөл одоо манайх олон хүн гаргаад ингээд ажилуулнаа. Байшин үйлдвэрлэл комбинат гэдэг чинь бүх гэдэг чинь байшин үйлдвэрлэл комбината одоо сэргээгээд социализмын юмыг орчин үеийн технологитой болгоод гэсэн. Энэ одоо буруу санаа ирэн байгаагүй. Тэгээ чиглэлийн салбарын хүмүүс бүгдээрээ дэмжиж энэ хамгийн зөв. Яагаад зөв байдаг гэвэл хоёр юм хэлье. Нэгдүгээр өвөл ажилдаг. Хоёрдугаарт тоосго гэж ингэ жижиггээр нөрөхгүй бүхэл бүтэн хан авчираад угсарчдаг. А гуравдугаарт өртөг хямдардаг. Тэгээ тэр үедээ бол ингээд
улсын төсвийн хөрөнгөөр босч байгаа зөндөө олон сургууль, эмнэлэг, цэцэрлэг юу вэ? Тэрнийг бид нар хийнэ л гэж хэлсэн. Тэгэхдээ нэрлэлд нэг худлаа яриад байлаа. Тэр бид нар бол хэн нэгний гуйж зээл өгөөгүй. Манай одоо миний л мэдж байгаа бид нар хэн нэгний гуйж зээл өгөөгүй. Энэ салбарынх нь өөрсдөө санаа оруулж ирээд бодлогын зөвлөл дээр оруулж ирээд ингэж байна. Түүнээс дараа нь чамайг үйлдвэрөөр ярьчихаар тэрнийг ханган манган гэдэг тийм юм. Ерөөсөө хаач яригдаггүй шүү. Тэн дээр жаахан буруу зөрөө ойлголт явж байгаа юм шиг байлаа. За дараа нь хүнс хөнгөн үйлдвэр. За Монголд маш чухал юм бол хүнс хөнгөн үйлдвэр. Хүнс хөнгөн үйлдвэр нь 230 гаруй сая доллар гэж байгаа. Энэ дотор юу байгаа гэж сүүний үйлдвэрүүдийг дэмжиж. Энэ нийслэл гэдэг ингээ хүн ам ингээ төвлөрсөн газар бид нар сүүний чиглэлийн үнэ за тэгээд одоо сүүний чиглэлийн үйлдвэрүүдийг ингээ дэмжээгээд ингээд явсан. Хүлэмж аж ахуй. Тэр дотроо бас бүр өвлийн хүлэмж орсон. Ноосон бүтээгдэхүүн 45 сая доллар. Ноолуураа манайх ингээд нэг одоо бараг 10 мянган тонн ноолуур аваад тэгээд тэрний ихэнх нь бол бараг түүхийн хэлбэрээр эсвэл нэг угаасан болоо гаргаад байдаг. Тэгэхээр энэ угаахын дараачийн дамжлагууд дээр бол жаахан дэмжлэг үзүүлчих юм бол бид нар бол дараагийн дамжлагуудыг хийн. Тэгэхээр яах вэ? Тэгэхээр манай өртөг моол бол Монголд үлдэн олон эмэгтэй хүмүүс бас ажилтаа болно. Зөв бодлоо. Тийм учраас ноолуурын чиглэлийн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг шинжлэхэд зориулаад 68 сая доллар би дотор нь задлаад ирж шít. Арьс шир гэдэг юм хаягдаад их удсан. Тэгээд арьс ширлэг бол энэ дээр бичснээр бол нэг 100 орчим тэрбум төгрөг ингээд гаргая гэж байгаа. Ямар компанид өгөхөд асууд. Ямар компанид өгөхийг бид нар одоо мэдэхгүй. Тэрэн дээр бол тусдаа ингээд хөдөөж ухаан яамн дээр ажлын хэсэг гараад тэд нар маань тэр нөгөө компаниудаа үзээд мэргэжлийнхээ холбоодыг оролцуулаад нөгөө компаниудаа сонгоод тэгээ одоо нэг Баттуулга сайдын бичиг байгаа үстэй. Тэгээд одоо ингээд Баттуулга сайдаас ингээд үйлдвэр хөдөөж ухаан яамнаас ийм төслүүдийг явуулж байна. Ингээд ямар руу явд. Тэрнийг бид нар ингээд нэг үчлэн бас ярьдаггүй энэ дэр ягаад гэвэл том төслүүдэл ярьдаг. Том төслүүд. Бүх төслийг бол энэ бодлогын зөвлөл бас ярьдаггүй. Багцаар нь мөнгөний өгдөг. Тэгээд тэр яам нь юм уу хинд дотор нь хэнд өгөх гэдэг шийд дээр нь хөгжлийн банк өөрөө нөгөө барьцаа хөрөнгө тооц. Үндэсний үйлдвэр 881 800 гаруй төсөл ирээл тэгээд тэрнийг шалгаруулаад тэрлүү нэг 200 орчим тэрбум төгрөг гаргая гэл ингээд өгсөн л дээ. За энэ бол бас их үр дүнд хүрсэн. Бид нар тэрнийг бас үгүйсэх юм байхгүй. За хамгийн сүүлд нь бол 11-р дугаарт нь бол жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж зээл олгосон. Би тэрмэн шадар сайд байхдаа энэ Баттуулд үед жидүү хариуцдаг байсан. Тэгэхээр жидүү гэдэг бол 2 тэрбумаас бага үнийн дүнтэй тийм зээл хүсэж байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжих зорилгоор бид нар бөөнөр нь 100 тэрбум төгрөгийг жидүүгийн санд өгсөн. Тэр жидүү чинь бидний үед чинь тэг 7% байсан. Тэгсэн чинь Чингис Бондын мөнгөийг чинь бид нар 5% хөгжлийн банк олгоод эхэлсэн. Тэгэхээр ямар Чингис Бондын мөнгөний одоо бондоос 5% өгчөөд жидүүдээр ямар 7% өгөлтэй биш. Жидүүг 5% өгч ирсэн. Тэгээд 100 тэрбум төгрөгийг бид нар жидүүгийн санал өгсөн. Жидүүгийн сан хаан байрлаж ирсэн гэхлээр тэр үед бол хөдөлмөрийн яамн дээр санжуу төв сайдын тэнд жижиг дунд үйлдвэрийн сан гэж байсан. Тэр сангийн л зузаатгах өгсөн. 100 тэрбум төгрөг. Санжуу төв сайд дээр 2 тэрбум төгрөгнөөс доош жидүүгийн төслүүд бүгд ингэж ийм төслүүд. Энэний чинь аваачаад банк руугаа өгж байгаа байхгүй юу? Ийм төслүүд хэд юм? 599 төслөө. 599 төслөө холбогдох банкудад өгөөл за та нар маань энэ төслийг бид нар дэмжмээр байна. Банк бол ууч чадахгүй. Танаа нөхөр чинь бол барьцаа хөрөнгө байхгүй ингээд хасч болно. Энэ 599-с зөндөө хасагдсан бахаа. Энэ хүмүүс нэг ингээд ямар юм гэлээ. Маруучингийн үйлдвэрт 1.4 тэрбумын зээл өгсөн. Өгсөн байж магадгүй. Гэхдээ бид нар өгөхгүй. Энэ бодлогын зөвлөл Маруучин үйлдвэр ярихгүй. Маруужгаа хийнэг нь улуунгаа хийнэг нь тэр бол энэ засгийн газар энэ дээр бид нар ярьдаггүй. Салбарынх нь хүмүүс тэрнийгээ үзээд дахиад бидний үед хамгийн нэг чухал юм байгаа жидүү дээр. Манайхан ерөөс тэрнийг анзаарахгүй. Бидний үед жидүү гэдэг чинь жижиг дунд үйлдвэрийн сангийнх нь энэ зээлийг дэмжих зүйтэй юм байна гэд банк руу саналаа өгдөг. Банк өгөх хэсгийг шийддэг байхгүй. Гэхдээ хөгжлийн банк биш. Арилжааны банк одоо. Арилжааны банк чинь дараа нь одоо алтгүй гэдэг нөхөр зээл бариад очихоор энэ нөхрийг төлж чадах нөхөр чадахгүй нөхөр гэдгийг чинь дээд зэргээр нэгтэлдэг байхгүй. Тийм учраас энэ 100 тэрбум төгрөг бол хангалттай өсөж үлдсэн гэж бодож байна. За ийм байдлаар 11 төрлийн ийм одоо зүйлд
энэ Чингис бондын за магадгүй Самура бондын энэ мөнгө төгрөгөнд бол ийм хэмжээгээр энэ чиглэлд нөгөөрөө гэдэг ийм голдөрлөг болоод энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу байгуулагдсан бодлогын зөвлөл за тэгээд засгийн газрын энэ жагсаалтын дагуу ингэж хөрвүүлчихсэн. Энийг дахиад нэм хэлчихээд энэ жижиг л гэж сонсогдсон л да. Гэхдээ тэр үед бол бас том асуудал болсон. Одоо эрүүл мэндийн бас их юм ирүүлсэн. Илсэн биш л дээ. Юу руу явуулж явахгүй дээ. Энийг чи бид нар ярихгүй шүү дээ. Яам руу явуулж байгаа. Бараг 20 тэрбум төгрөгөөр туслын шингэний үйлдвэр байгуулъя гэж байгаа. Их олон төсөл байсан. Яагаад туслын шингэний үйлдвэрийг бид нар дэмжиж болохгүй гэж. Ер нь манад байгаа байлаа гэсэн чинь бид нар очиж үзчихсэн л да гадаадын хөрөнгө оруулалттай нэг л үйлдвэр байгаа. Хангаж чаддгүй. Тэгэхээр энийг хийе гэсэн. Яаж хийсэн гэж би нэг арга зүй хэлж өгье. Одоо туслын шингэний үйлдвэр байгуулах гэхээр манад нэг эми үйлдвэр гэдэг нэртэй нэг нэлээд олон компани байсан. Юм хийдэг. Нэгэнд нь өгчхөр одоо айгуул хэл ахуул авилгал элдвийн асуудал үүс. Тэгэхээр яах вэ гэхээр та нар нийлээд нэг одоо компани болоод эсвэл нэг корпорац болоод тэгээд ороод ирээ. Тэгээд тэр зээлийг хөгжлийн банктай яриад барьцаа хөрөнгө тавиад юмаа үзүүлээд үнэхээр Монголд хэрэгтэй. Туслын шингэний үйлдвэр. Үгүй боссон шүү дээ. Инки шүүдэргээд би одоо мэдэхгүй юм дэ тэр үеийн одоо Мунс юу ч нэг 5-6 компани хийлж хагаад нэг босгосон. Хэрэгтэй юу? Хэрэгтэй. Өнөөдөр Монголд хэрэгтэй шүү дээ. Гэхдээ сая ковид гэдэг ингэсэн чинь бас зарим ийм түүхийд нь гаднаас авдаг гинэ. Тэрнийгээ дахиад хаанаас авах уу, яах уу гэдэг ингээ яриач. Тийм учраас би энэ дэр нэг юмыг та бүхэнд болвол бүр ингээ шулуухан хэлмээр энэ Чингис бондын мөнгө гэдэг яриад байгаа. Самура магадгүй самураач ордог байх. Энэ бид нар чинь төд хүртэлхийг өг гэж хэлдэг болохоос биш. Одоо тэнд их олон их үүсвэрүүд зэрэгцээд байж хахад алинаа санхүүжүүлэх үү гэдгээ хөгжлийн банк гэж хэлдэг. Тэгэхээр энэ мөнгнүүд бол ийм улс оронд хэрэгцээтэй зүйл рүү явсан юм аа. Тэрнийг чиглүүлж өгсөн нь бол 2010 оны улсын хурлын тогтоол юм аа. Энэ дээр битгий ингэж улс төрж одоо энэ үеийн үед ингээ харахаар ингээд хэрэгтэй хэрэггүй ингээд улс төржснээс болоод хэн хохирдгоо гэхээр улс орон ард иргэд хохирч хэн хождгоо гэхээр хулгайч дээрэмчд бол хожиж байна. Одоо энийг зогсоо. Энэ бол намын асуудал биш ээ. Энэ бол Монгол улсын хөгжлийн бодлогын асуудал. Энэ Монгол улсын хөгжлийн бодлогын асуудлыг шийдэхин тулд энэ хөгжлийн банк байгуулагдсан юм аа. Тэгээ ингээд сонссон чинь ерөөсөө хөгжлийн банк хэрэг байхгүй. Татан буулгах юм бол тийм юм байхгүй. Энэ хөгжлийн банкны асуудлыг босгосон явдал бол энэ хөгжлийн банк гэдэг юм нь хөгжлийн банк биш болсон явдлыг гаргаж тавьсан тэр сэтгүүлчид одоо олон хүмүүс эднэрт бол би зөв асуудал гаргаж ирж байгаа. Энийг харин шоу, энийг хэн нэг үтгэх хэрэгсэл, энийг одоо зүгээр ингээд нэг тоглоом шоглон болгоод өнгөрөөгөөд хэдэн хулгайч дээрэмчд бол үлдэж болохгүй. Тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр би бол ямар байр суурьтай гэхээр гоо ингэж одоо нэг хэвлэл мэдээлэлээр нэг баахан ингээд үнэн худлан мэддэхгүй. Тэгээд нэг баахан хүн цуглаж аваад цээжнийхээ пангаар ямар ч юм нөгөө материал үзэхгүй, юм судлахгүй ингээд эсвэл зориу зохион байгуулаад тэрнийг гүтгэж гуйлахын тулд 3 нөхөр хөлсөлж оруулдаг энэ төр аргаар бол хол явахгүй. Харин яах ёстой гэж улсын хурал дээр энэ зээл нэг бүрээр нь ярих хэрэгтэй. Одоо би нэг юм санаад авч байгаа. Капитал банк дампуурсан гэдэг. Одоо юу болсон юм? Бас л тэр үед нэг сүр болж тэгээд нэг Монгол банкнд нэг даатах тайчдаг. Одоо тэр хичнээн тэрүүн төгрөгийн авалгын барагдуулсан юм. Цаашаага авалгын барагдах боломж байгаа мó? Хохирлон бүрэн барагдах юм үгүй юм уу? Нэг хурал дээр ярьж байгаа юм байх. Тэгээд нэг юмар нэг сенсац хийгээл тэгээд дутуу хөтөө хаяал дахиад дараажгаа сенсацаар хөөцөлсөр байтал улс орон чинь туйлдлаа. Өнөөдөр юм чинь тэнгэр тадлаа. Ард иргэдийн ахуй амжиргаа чинь бүр тартагтаа туллаа. Тэгээд нэг хэдэн шовуучин гарууд гарч ирээл ерөөсөө ингээл ажилд нэмэр болохоос илүү нэрмэс болсон юм ярьдаг хүмүүс их дүүрсэн байна. Тэгэхээр улсын хурал дээр зээл нэг бүрээр нь бид нар сонсох, ярих шаардлагатай. Энэ хөгжлийн банкыг цэгцлэхээс хамгийн чухал зүйл эхэлнэ. Дараа нь хөгжлийн банкыг ярина. Дараа нь үн тогтворжуулахыг ярина гэж хэлээ. Би бол зүйтэй. Дахиад ярь. Мухар хатуун битээ ярь. Дахиад юу ярих вэ? Концессиуд яаж хийгдсэн? Монголд концесс гэдэг чинь бас их том өгнөд байгаа. Энэ бүгдийг харин энэ оюун эрдэнэ засгийн газар үед ингэж эхэлж байгаа бол би сайн байна гэж бодож. Нэг үрчлэн яриад юун дээр алдсан, юун дээр онсон, гин буруутай хэн юм? Энэ бүгдийг сайхан тодруулаад ингэж явах юм бол харин Монголын хөгжилд нэмэр болно шүү. За тэгээд төгсгөлд нь би 2-3 зүйл хэлье. Нэгдүгээрт нь энэ хөгжлийн банкны аваад байгаа зээлийг яах ёстой.
буцааж бондыг бол буцааж заавал төлөх ёстой. Тэгээ одоо ингэдэг. Хаанаас мөнгө олж төлөх гэдэг юм. За энэ үйлдвэрлэлээ өгж байгаа мөнгнүүд чинь бол буцаад хүрээд ирнэ. Энд чинь бас зүгээр өгөөгүй шүү дээ. Хүүтэй өгж байгаа шүү дээ. 5% хүүтэй тэр үед өгж ирсэн. Тэгэхээр 5% хүүтэй зээлүүд чинь буцаага төлөгдөд ингээ хүрээд. Тэгэхээр зээл бол заавал төлөгдөх ёстой. Би дахин хэлье. 3-1 гэж манай Чингис бонд дээр одоо шалгууртай юм шүү дээ. Тэгэхээр энэ бол төлөгдөхгүй зээл гэж юм ширхэг зээл байх шүү. Бүгд төлөгд. За энэ зам харгуу одоо бусад юм руу өгсөн зээл яах юм? Зам, шахт зам руу өгсөн зээл. Энэ одоо ингээд ашиггүй юм руу хийчлээ. Ингээд шүмжлээд байгаа. Автозам бол ашигтай. Автозамын ашиг бол шууд мөнгөөр гарч ирдэг юм аа. Тэн дээр явж байгаа машин тэрэгний ашиглалтын хугацаа сайжирна, эвдрэл гэмтэл нь бол багасна. Зарцуулдаг түлш нь бол донцлогоотой замд явсан хамаагүй байгуулна. Хүмүүсийн амь нас эрсдэл бол багасна. Ингээд автозам бол асар их ашигтай. Тэгэхээр одоо 3000 гаруй км замыг яагаад өнөөдөр тавьж байгаа? Энийг тэгвэл ингээд жилд нэг 500 тавиад ингээд 6 жил тавьж болно шүү дээ. Тэр мөнгө нь хаанаас гарах хэвтэй вэ? Улсын төсвөөс гарах хэвтэй. Одоо би улсын хурал дээр байнга одоо Хөрлөбаатар ч байна уу, хэн ч байна уу эднэртэй муулзж байгаа үг бол сангийн сайд байсан хүмүүс та нар наад мөнгө хэмнээч. Та нар одоо энэ Чингис бондын нэг 11 төрлийн энэ нэг ажлыг хардаа. Энэ ажил чинь богцонхоос хамаагүй үр дүнтэй байхгүй. Шавар шохоо зуурч бурхан босгоогүй бид нар энэ Чингис бондын мөнгөөр. Бид нар дандаа хүмүүст хэрэгтэй орон сууц, зам харгуу, үйлдвэр, жидүү, автоцсан бүх юмыг чинь хийсэн. Тийм учраас ийм юм дээр бол манай иргэд ч гэсэн анхаармаар байгаа. Тэгэхээр энэ улсын төсөв дээр хэрэгцээ шаардлага байхгүй ийм хог новшийг өндөр үнээр санхүүжүүлдэг болоод өгөөч гэж гуйсан. Энэ төрийн их өндөр байшин савуудыг энэ одоо ийм нөхцөл байдалд барьж яах гээд байгаа юм бэ? Жилд 100 сая доллар хэмнээ чи энэ төсвийнхээ үрлэгэн хөрөнгө оруулалтаас 100 сая доллар гэдэг чи хэд вэ? 300 хүрэхгүй тэрүүн төгрөг байхгүй. 300 хүрэхгүй тэрүүн төгрөг 100 сая доллар хэмнээч 100 сая доллар хэмнэлээ. Тийшээ хийлээ. 100 саяыг хаялаа. 5 жилийн дараа шууд 500 саяын бонд төлчдөг байхгүй юу? Энэ чинь анх авахтаа бид нар Чингис бондыг авахтаа ш тэр евро бондыг авахтаа ш тэр анхны ярьсан концепт чинь бүх мөнгийг төлж чадахгүй. Тэгтээ жилд 100-200 сая долларыг улсын төсвийн хөрөнгө оруулалт гээд үрлэгэн өнөөдөр үнэхээр гарын салгаар оруулж байгаа. Энэ мөнгнөөс энэ төлбөртөө зориул хадгалдаг. Тэр байтугай засгийн газрын тогтоол бүх тогтоол тэгж гардаг штеп. Засгийн газрын үнэт цаасыг арилжааж бүрдүүлсэн хөрөнгийн гэдэг бондын үндсэн болон хүүгийн төлбөрт шаардагдах хөрөнгийг тухайн бүр улсын төсөвт тусган шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл богцонхоо гэдэг юм 32 тэрбум төгрөгөөр барина гэхийн оронд 32 тэрбум төгрөгийг бонд төлөхөд зарцууллаа гэж ингэж бичдэг байна. Одоо өнөөдөр хүртэл энийг хийж байгаа тийм газар байхгүй, ганц төгрөг тавиагүй. Бүх юм чи яасан? Тэр гишүүний тойрог дээр, энэ гишүүний тойрог дээр тийм юм барина, ийм юм барина, жордон барина, ямар юм барина гэнэ. Ингээд гарын салгаар гоож болж байгаа. Тийм учраас биднэрт бол энэ хөгжлийн банка байлгадгаараа бондоо босгоод бондынхаа төлбөрийг жил бүхэн хоригдлуулад хэрэггүй улсын төсвийн хөрөнгө оруулалтуудад хасаад ингээд явахад Монгол улс богинохон хугацаанд хөгжнөө. Богинохон хугацаанд 3000 км зам тавьж болж ирсэн шүү дээ. Богинохон хугацаанд хаа вэ нөгөө тоосгч нь хэдэн 100000 айлын орон сууцыг босгож шүү дээ. Ингэж ажиллаж, ингэж амьдрах ёстой юм аа. Тэгэхээр одоо энэ дахиад улсын хурлын ухаантай гишүүд хүмүүст би хэлчихье. Та нар маань энэ 17 оныхоо хуулийг эргэж хараарай. Энэ 17 оны хууль чинь болвол Монгол улсын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэж анхлан гаргаж ирсэн энэ үжил санаагийн мань устгаад хийсэн байна шүү дээ. Тэгэхээр энийг хурдхан засаад тэгээд одоо нэр усаа юу болгодгийг болгоод тэгээд энэ хөгжлийнхаа банкыг зүйтэй ажилуулад эндээс зээл авсан бүх хүмүүс нь буцаж заавал зээлээ төлөх ёстой. Тэр зээлийг өгөх шийдвэрийг гаргасан төлөөлөн өдөртөх зөвлөлд том хариуцлага хүлээх ёстой. Төлөөлөн өдөртөх зөвлөлийн гаргасан шийдвэрийг одоо бодвол гүйцэтгэх захирал нь хэрэгжүүлдэг байх. Тэгэхээр энэ
төлөөлөн өдрлөх зөвлөл, зээлийн хороо, дотоод хяналт гэдэг ингээд эн чинь өөр амар нүсэр байгууллага шүү. 100 гаруй хүнтэй ажилладаг. Улс төрчид нь одоо хушууга шахал дарамтаа одоо үзүүлэхэ багасгаад ингээд л явхад бол энэ Монголд хэрэгтэй зүйл юм шүү.